Нэлээд олон хоногийн өмнө санал асуулга явуулаад ямар амтан заалгамаар байна гэд санал асуулга авсан. За тэгээ нийт санал авсан амттай заа гэж бодсон. За өнөөдөр болохоор хүмүүсийн нэлээд асуугаад байдаг нэг хэдэн ойдол заана. За лайв бол таслаа дараагийнх нь ээлжинд явна. Тэгээ дараа нь үзэж байгаа хүнд нь одоо маш хэрэгтэй учраас тэгж явна. За эхний ээлжинд миний заах юм бол юу цэг хүмүүс яаж гарах вэ гэж маш их асууж байгаа. Цэг яаж гаргадаг? За цэг яаж гаргахыг одоо үзүүлье. За мэдээж ингээд зүү ороод тийм ээ. За цэг бол гаргаж сурах нь маш чухал. Энийг урдны одоо манай лайвууд дээр анхаашны лайвууд дээр бол нэлээд хийсэн байгаа. За энэ дээр ингээд зүүгээ ороочин. За яаж гараа админ. За зүү бол яг энэ гадна талаар натгах штеп. Энэ цэг нүд амтан ойход маш хэрэгтэй шүү. За ингээд энэ цэг гараад ирж байгаа үст тийм ээ. Үндсэн нөгөө нэг ягаа тэгээ буцаага тогтоолт хийж сурах хэрэгтэй. За тэгж тогтоохын тулд цэгнийхээ одоо нөгөө бид нар үнцэг гаргахад хэрэгэлдэг штеп. Яг голоос нь зүү ингээд нөгөө ганц зүү ороодсон байгаа. Энийхээ голоос буцаа гаргаад ирэх юм. Тэгэнгүүтээ яг гадна талынх нь ёроол руу ингээд хатгана. Ингээд дали хатгана. Шууд ингэж хатахгүй нь шүү тийм ээ. Жохон далидүү ингээд хатгах чинь тогтооно. Гадна тал руу хатгана гэсэн үг. Зя ингээд үндсэн цэг гараад ирж байгааз. За ингэж хатгана. За энэ дээрээсээ за нөгөө талынх нь утсыг сөглөөдгээр хатганы бэл. За энэ сургалт явж байгаа шүү манайхаа. Цэг хатгах асуудлыг ярьсан тийм ээ. Цэг яаж гарах вэ гэд. За одоо ингээд нөгөө нэг зүү ороодсон байгаа. Түрүү ингээд гадна тал руу дээдлээ доотлын утсыг хатгацсан шүү дээ. Одоо дээдлийнхаа утсыг мөн ялгаагүй яг энийхээ гадна тал руу ингээд хатгах чинь доош нь цэвэрхэн хатгахаар заа юм манайхаа. Цэвэр. Энэ ингээд нүдний нөгөө нэг одоо харыг бол ингээд хийчихнэ гэсэн үг байхгүй юу? Тогтоолт хийгээд за ингэнгүүт дэрхийн шүү заа юм дээр. За өнөөдөр ч одоо гар яагаад. За цэг ингэж гаргана. За нөгөө талаар болохоор хэдүүлээ. Одоо амтны сүүлийн мушгилтын хэсгийг гаргаж үзүүлье. За ингээ хоёр өөр өнгөөр ойж байгаа шүү дээ тийм ээ. Хоёр өөр өнгөөр ойх манайхан бүгд мэдж байгаа. За дээдлийн хэсэг маань болохоор цайвар утна гэж явчих чинь тий. Тэгээд дандаа нөгөө ороож байгаа утас маань болохоор цайвар өнгөн дарж байгаа утас нь болохоор хүнд өнгө байх хэвээр. За одоо ингээд нөгөө нэг дил сүүлний нэг ингээд сүүлийн хэсэг ингээд гараад ирсэн байх ингээд бодчих. За хэдүүлээ. Энэ дээр ингээд. Тэгэхээр ингээд шууд 100 ороогоод эхэлдэг. Тэхгүй холоос эхэлнэ. Нарийсгаж ойно гэсэн үг байхгүй юу? Нарийнаас нөгөө бүдүүн рүү ингээд ойно гэсэн үг. Тэгэхээр энийгээ ингээд холоос эхэлчихэж байгаа 100 ороохоо. За энэ ч одоо өнөөдөр эрхийн урууч нь яагаад ингээд. За ингээд ороогоод гадна тал руу ингээд. Тэгтээ хараа хол эхлэлтийн энэ хол хатгаж байгааз. Ингээд хол хатгах чинь гэсэн үг. Ийм хол хатгалттай. Нэг жоохон морь зөрөө болоод ирдэг шүү дээ тийм ээ. Тэрийг нь морь зөрөөг нь болохоор энэ чинь тогтоон. Гэтэ энэ өнгөийнх нь уцаар нь тогтоон шүү. Би нөгөө өөр өнгөө уцаар тогтооч чинь нэрийн уцаар нь. Тэгэнгүүтээ энэ чинь энийгээ жоохон морь зэлмөр байвал яг ингэж гадна хатгангуудаа буцаагаад яг тэрнийхээ ёроол руу хатгах чинь. Гэсэн үг. Зя ингэнгүүт нөгөө юуны дил сүүл ингээ нарийнхан гарах гээд байгаа шүү дээ тийм ээ. За нэг иймэрхүү марктай гарна гэсэн үг байна шүү дээ. Тэгээ 100 ороох 100 ороодгороо явна. Хоёр өөр өнгийнхөө утсаар зүүгээ ороочно. За. Тэгэхээр нарийнхан зурааснууд гараад ирнэ гэсэн үг. Энэ бүдүүн зүү авцсан чинь. Бас нилээ яаж шүү. Ер нь нарийн зүгээр 18-ын зүү их зүгээр гэдэг. Энэ 9-8-ын зүү жоохон бүдүүн зүгээр авцсан. За ингээд нөгөө хоёр өөр өнгө уцаараа ороогоод явчихна гэсэн үг шүү. За энэ дээр ингээд явчих юм. За гол нь энэ нөгөө бүдүүнээс нарийнхан руу оруулдаг энэ хэсэг шүү. За энэ холоос эхэлчихэж байгааз холоос. За дээдлийнх нь утас нь ийшээгээ явж байгаа дуусахаар бас энийг ингээ хол очиад татгаад дуусган заяа. Ийм хол очиад дуусгах чинь гэсэн үг. Ятгалтаа. Тэгэхээр нөгөө нарийн хэсэг гарах нь ш дам бүдүү хэсэг гарахгүй гэсэн үг шүү. Заяа. За ингэж явах нэ. За энэ хэдийн ингээс орчихаа. Гэсэн дээ.
Яа. За энийг жоох ингэж яг дээш. За энэ дээр хэдүүлээ. За хадган дээр ингэж манайхан нэг юм мэддэггүй. Яг одоо ингээд юу явж байгаад бид нар одоо зүүгөө ороогоо явж штэ тийм ээ. Нар буруу ороогоод ингээд гидсэн ингээд дандаа дотроо ороод ингээд явж байгаа штэ тийм ээ. Дотроо ороод ингээд явж байгаа. Ингээ явж байгаад энчнээс ингээ нуруу дандаа гадна гарч байгаа. Ингээ явж идэл энд ингээ солбоо ороод ирдэг. За хоёр аргачлал байдаг. За энд ингээ нэгийг дуусгана. Нэгийг дуусгангуудаа энэ талаас нь эхлэж оёод ингээд юу яаж болно? Уулзуулж болно. Цэвэрхээ уулзуулж болно. За тэгэж чадахгүй би одоо зүгээс салгамааргүй байна гэх юм бол энэчээс бид нар ингээд нар буруу ороогоо явж байгаа штэ. Яг энэ дээрээс нар зөв ороож эхэлнэ гэсэн үг. Нөгөө тийш нь орох нь штэ. Нар зөв ороогоод ийшээ явхлаар ийшээ ингээд гар салахгүй явна гэсэн үг шүү. За. Тэгэхээр энэ талтаа нуруу гараад ирнэ гэсэн. За ийм техникүүд байдаг. За сая чи юм дээр бол энэ зөрлөгдөр би энийг бол хийлээ гэдэг гэж бодож байсан. Тэрийг аваад тэрийг хэрэгжилж болно. Одоо зүү салахгүйгээр яаж одоо явах вэ гэж шүү дээ тийм ээ. Тэр нь. За ийм хэрэг хадаг байх гэж байгаа тохиолдолд за яаж явах вэ гэхээр за одоо ингээ 3 усгалаар явах гэж тийм үү. 3 усгал явтас. За энийг бол эхлээд та нар энийг ингээ хийх гэж байгаа бол энэ нарийныг гарахтаа хоёр өөр өнгөөрөө гаргах бол нэг зүгээр. Гэхдээ эн чинь нарийн юм чинь дан нэг өнгөөрөө явчихлаар чинь нөгөө юу болж байгаа шүү дээ. Бүдүүн болчихно. Тэгэхээр хоёр өөр өнгөөрөө явна гэсэн үг байхгүй юу? Хадгаа. Одоо ямар өнгөлөөгөө шингээж оруулахаар байна. Тэр лугаа оруулна гэсэн үг. За одоо жишээ нь ингэж явна. За энэ хамгийн гадна талаа цайвар өнгө явна. За одоо ингээд нөгөө гадна талаараа ингээд цайвараар явчихна шүү дээ. Хамгийн цайвар утснаасаа. За энэ дээрээс ингээ явлаа. Энэ дээр ингээ цайвар явлаа. За ингээ зүү ороогоод би түрүү хэлжсэн тийм ээ нөгөө нар зүү ороож байгаад энэчээс нар буруу ороолоо. Ингээд нар буруу ороолоо. Нар буруу ороолоо. Ингээд энэчээс дахиад нар зүү ороолоо. Нар зүү ороолоо. Ингээ нар зүү ороогоод ингээд энэчээс нар буруу ороогоод ингээ хамгийн гадна талынхаа өнгөийг нь очихно шүү дээ тийм ээ. Ерөөд энэ өнөхий юмнууд нь очно гэсэн. За тэгэнгүүт чинь энийг хадган дээр нэг анхаарах юм болов шүү дээ тийм ээ. Бид нар нөгөө энийгээ ингээ цайвар хийгээд явцсан байгаа болвол нөгөө энэ татвар талын хэсэг чинь энэ хүнд өнгө орж ирнэ гэсэн. Энд чинь нөгөө нааша цаашаа хараад нэгсэндөө нөгөө дотор гадна гэсэн нэг ийм харьцаа яваад байгаа байхгүй ийм харьцаа яваад байгаа. Тэрийг сайн анзаарч харах хэрэгтэй. За ингээд энэ ингээ цайвар ингээд явцсан болвол энэ дотор талын хэсэг дээр хүнд өнгөөр дуусна гэсэн үг байна шүү дээ. Энэ хэсэг чинь хүнд өнгөөр дуусна гэсэн үг. Энэ дэр мушгаа хийгээд явж гин гэсэн үг. За ингээд цайвараа ойчихсан байгаа бол энэ дээрээс ингээд цайвар оёод явж байгаа бол хоёр дахь өнгөө явахдаа энэчнээс эхэлсэн байгаа ш тийм ээ. Нөгөө эхэлтэл чинь. За дараагийнх нь болохоор жоохон чүд нэг дутуу эхэлнэ. За энэ дээр хэрэг 3 өнгөөр явах гэж байгаа бол нилээ юу болох нь шүү дээ тийм ээ. Нилээн цайвар өнгө оруулъя гэвэл энэ цайвар өнгөө 2 юм уу 3 дагнаас явна гэсэн. Тэгээд энэ өнгөө 2 дагнаас энэ өнгөө 1 дагнаас яваад ерөнхий ингэхээр энэ өнгө чинь нилээн гараад ирэх юм бол цайвар. За жоохон хөх өнгөөр энүүгээр их дагнаа гэдэг юм бол энэ өнгөө багасгах нь шүү дээ. 2 яваад 3 яваад тэгээд энийгээ бол одоо нэг 2 ч юм уу явах нь гэсэн үг. Иймэрхүү байдлаар явж болно гэсэн. За тэгвэл энийг эхлэлийг бол яаж тавих вэ гэхээр манайхан болохоор шууд ингээд хийгээд идэг. Тэхгүй шүү. За энд ингээд нөгөө цайвар өнгө явцсан. За дараагийн цайвар өнгө энэ чинь хадагч нэг ийм загвар байгааз энэ дээрээс нь дахиад явчихна гэсэн. За энэ дээрээс ингээд цайвар явж идэл чинь биш үү тийм ээ. Энд нөгөө нэг за ингээд 2 давхар яваад энэ ч баг хөрөхгүй дээ. 2 давхар ингээд 2 тоо ингээд яваад явж идэл чинь ингээд энд дуусгачих юм. 2 тонг чинь. За тэгээд одоо дараагийнх нь өнгө нь ингээд явж шít энд. Энэ өнгө дахиад явах чинь тийм үү. За энэ цайвар өнгө явсан бол одоо энийг явуулъя. За дараагийнх нь өнгө нь арай жоохон дутуу орж ирж байгааз эндээс дутуу орж ирнэ гэсэн. За би нэг жоохон голлуулаад. Эндээс дутуу орж ирнэ гэсэн. Дутуу эхлэх нь шүү дээ. Дутуу эхлээд яг энд явж байгаад энэ дээрээс нөгөө нэг солино, утас солигдно. Эн чинь нөгөө нэг дундаа нөгөө нэг бид нар юм юу хийх гээд байгаа шүү дээ тийм ээ. Ийм нарийн завсар гарах гэж байгаа. Тэгэхээр бид нар ч одоо энэ өнгөөрөө явж байгаа шүү дээ тийм ээ. За аль ч өнгө нэсэн болно. Энэ өнгөөрөө явж байгаа бол бид нар хар харагдуулахын тулд энэ хүнд өнгөөр энийгээр ойно гэсэн. Тэгэхээр энэ дээрээс яах нь вэ? Доотлын утас солигдох нь шүү дээ. Дээдлийн утас яг ижлэхэн өнгөтэй яваад одоо дээдлийн утас маань энэ гэсэн. Дээдлийн утасаар яваад доотлынхаа утсыг арай өөр зүүнд хийгээд эндээс эхлээд дарж байгаа утас чинь нөгөө хүнд өнгөний утас болж таарна гэсэн. Ингээд хүнд утас болно. Тэнгүүч ингэ нарийнхаа зураас гараад ирнэ. Энийг чинь. За энэ хүртэл нөгөө нэг утас солих нь шүү дээ тийм ээ.
За одоо ингээд дуусгачлаа. За дараагийнхан дахиад явна. Жоохон энэ дээрээсээ явна. Ингээд ер нь өөрөө чинь чиглэмж ингээ гараад ирнэ. За энэ дотор бол дахиад нэг өнгө бараг явчих байх нь харагдаж байна. Их жижигхэн ойдог ночиг хүнд бол яг боломжтой. Том ойдог хүмүүсээ бол тэрийг зохицуулна гэсэн. За дараа нь энэчнээсээ ингэж яваад зөвхөн 2 өнгөний уцаар явах нь шүү дээ. Энд чинь нөгөө бүрж байгаа юм чинь. Одоо энэ өнгө чуц ч юм уу явах нь шүү дээ. За энэ дээрээс ингэж явж байгаад энэ дээрээс өөр өнгийн одоо нөгөө уцаараа солих нь байна. За заавал энэ хар хөх өнгийн уцаар зураас гарах гэдэг шаардлага юу нь бас байхгүй. Гой сайн оруулаад өгч болно. Яг энэ хэсэг дээр нь энэ нуглам дээр нь тийм байгааз. Одоо энэ 3 өнгөөрөө явж байхдаа яг нөгөө дарж байгаа утас нь зөвхөн саа байж болно. Арай өөр өнгөөр байж болох нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол яг энэ хэсгээ саатаагаар оёол тэгэхээр нөгөө нэг бол юугаа солио яваад байхын доотлын утас солигдоод яваад байна гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За ингэж яваад ингэж дуусгана. За тэгээ хамгийн сүүлийн өнгө чи хүнд өнгө чи ингэж яваал. За тэгээд маш сайн энэ бол нөгөө өөрийн чинь баримжаагаар дуусгана. Ямар ч байсан гэсэн энэ нөгөө зураас бидний зурсан зураас хүртэл оёх нь шүү дээ. Би наан дуусгаж болохгүй болох нь. За энэ дээрээс мөн ялгаагүй. За одоо нөгөө цайвар өнгө чи явцсан байгаа. За дахиад цайвар өнгөнийг явж олно. Хоёрт явлаа. За 3 дахь өнгө явлаа. Энэ хүртэл явангууд энэ дээрээс дахиад нөгөө нэг доотлууд солигдож байгааз. За би түрүү алтан уцаар хийвэл бас гоё болно гэсэн тийм ээ. Тэгэхээр нөгөө ороож байгаа өнгө чи ижилхэн. Одоо энэ 2 дахь өнгөний оролт явж шít. Энэ хүртэл 1 2 ороочоод байж итл эндээс дахиад яах вэ? Доотлын уцыг нөгөө алтан уцаар ч юм уу солих нь шít. Тэгэнгүүтээ энийг дарж байгаа энэ нарийн зураас гарна гэдэг чинь доотлын уц гэдгийг л ойлгох хэрэгтэй. За дээдлийн өнгө чинь бол өнгөө явж байгаад энэ дээрээс алтан уцаа солино. Солиод ижилхэн 2 өнгөтэй болгоод ингээд явна гэсэн. Тэгээ эн чинь ингээд явах шүү. Манайхан болохоор эхлээд ингэж ойчоод байгаа дадаг. За тэгэхээр энийг яг ингээ ойчмоор санагдаад байвал хамгийн хүнд өнгө дотор нь ихлэ ойчиж болно. За энд ингээ зааг гаргаад гэ. Тэнгүүд хөөхөн яг өөрснийхөө юугаар ингэсгийгээд жигдгэн явсаар агаад л ингээ дуусна гэсэн үг. Ийм маркета дуусгана шүү дээ тийм ээ. За энэ мөн ялгаагүй. Эн чин гадна талын цайвар явж байгаа. Яг түрүүнийх шиг энэ дээрээс нөгөө уцнуудаа солих нь шүү дээ. Хаана ингээд явах нь тэр уцчид солигдоод энэ зураасаа нэг өнгөөр явахдаа өөр өнгөөрөө яваад явна гэсэн үг. За энэ нэг ийм зураас явсан байгааз ийм зураас явах нь шүү дээ. За тэрийг яг ингээ уцаа солиод явдсан шүү. Ер нь бол 3-400 хэрэглэж авна. Өнгөнийхөө уцнуудыг би бол ингээд бүх өнгөнийхөө уцнуудад хэрэглээд за энэ сата уц хэрэглэж байгаа. Сата уцаа нэг уцсандаа хийж гэнэ шүү. Тэгээд доотлын уулынхаа уцыг бол ерөөхдөө нь байлгаж байгаа, таслахгүй байлгаж агаад уцны доотлын уцтайгаа уцаа хольж болохгүй жоохон цэвэрхөө яриа заяа. Их таслахгүй, хойно олон юм гарахгүй гэвэл тэр зүгээр. Тэгтээ доотлынхаа 2 уц доотлолт явж байгаа учраас нэг уцаараа явахгүй орхичж байгаа шүү дээ. 2 уцаар нөгөө алтан уцтайгаа нөгөө уцаа хольж болохгүй, орооцолдуулж болохгүй гэсэн үг шүү. За энэ дээр нэг тийм хадган дээр манайхнаас асуудаг анхаарах юм байсан тэр байна. За энэ цэг заасан тийм ээ. Энэ цэгийг бол яг саяж шиг оёх хэрэгтэй. За энэ цэгээ нэгийг ойчин. Дараа 2 дахь ингээ бүрээд явчин, 3 дахь ингээ бүрээ явчин гэсэн үг. За тэгж хийж болно. Эсвэл нэг явж болно, эсвэл шигтгэн хатгаж болно. За энэ аль аль нь байж болно. За ийм байна. За дараагийнх дээр нь нэлээ бол юм цэцэг асуусан хүмүүс байсан. За энэ цэцэг. За ер нь аливаа амтан юу бүгднийг нь болуулж штэ тийм ээ 2 аргаар ингээд хэрэглэж болдог байгаа. За нэг нь хүрээ татах арга, нэг нь хүрээ татахгүй арга гэж. 2 янз бий. За энэ дээр зөв эн чинь нөгөө нэг юу штэ хээ биш учраас зураг. Тэгэхээр энийг одоо цэцэгний учрыг бас ингээд та нар маш сайн судлах хэрэгтэй. За энэ цэцэгний дээдлийн дэлбээ хэсэг харагдаж байна тийм үү? Энэ арын хэсэг харагдаж байна штэ энэ арын хэсэг. Тийм ээ? Энэ цэцэг чинь хумдсан байгаа учраас энэ өнгөний хэсэг хоёр ижилхэн байвал бас их зохицолгоотой гоё харагдах юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэс энийг ялгаруулъя гэвэл бас тэгж одоо за энийг хэдүүлээ хүрээ барихаар үзье тийм ээ. Хүрээ барихаар бол хамгийн амар харгана. За нөгөө ягаан өнгө утас. За хэдүүлээ энэ за цэцэг ямар өнгөөр явах уу гэж асуудаг хүмүүс маань за өөрснөө тарихаа сайн бодох хэрэгтэй шүү. Энэ цэцэг ямар өнгөтэй байх вэ? Мэдээж ногоон өнгөтэй цэцэг байх уугүй юу тийм ээ. Бол мэдээ цэцэг улаа, ягаан, цэнхэр гэ янз бүр байдаг шүү дээ. Тэр үсэг цэнхэр сарнаа адэр гэдэж байдаг тийм ээ. Одоо бүр хар сарнаа хүртэл бий болчлоо шүү дээ. Тэр бол зохиомжтой бол туу хүний асуудал шүү. За одоо энэн дээр хамгийн амархан арга бол эхлээд энэ хамгийн хүнд өнгөөрөө хүрээг олчихно гэсэн үг. Ингээд энийг олчихно гэсэн үг. За энийг хүнд өнгөөрөө бас олчихно. Яг энэ хэсгийг. За тэгэнгүүт дараа нь хэдүүлээ яг энэ өнгөөрөө гоё ягаан өнгө болгоё гэвэл энэ өнгөөрөө ер нь жоохон өнгө алгасуул их гоё харагддаг. 2 өнгөөр оёх гэж байгаа бол за энийг мөн оёхдоо ингээд юу юм дандаа булчин дагна. Ингээд оёд байх шүү. Манайх ингээд ингээ ойцсон байдаг шүү. Гүү.
Энэ дээрээс оёхгүй. Энэ зураг чинь энэ дээрээс эхэлж байгааз ингэж ойно гэсэн. За ингээл бүрээл яваад байна. Ерөөсөө энэ ингээл энэ өнгөөр яваал дуусчихна гэсэн. За энэ муу ялгаагүй манайх ингэж яваад идэг. Үгүй энэ цэцэг чи өөрөө ийм цэцэг штэ. Энд дуусгаад ингээд дуусгаж болно. За ингээд яваад ингээд дуусгаж болно гэсэн. За ийм аргачлалууд хэрэгжилж болно. За энэ бол хамгийн амархан нэгдүгээр аргачлал. За хоёрдугаар аргачлал дээр нь одоо чүд хөндрүүлээ тийм ээ. Хоёрдугаар аргачлалыг хөндрүүлээ. Тэр нь болохоор за юу барина? Хэдүүлээ нөгөө хүрээ барьдгаараа барина ялгаагүй хамгийн хүн дээрээ хүрээ барина. Хүн дээрээ нэг хүрээ барьчихна. За тэгэнгүүтээ дараа уусгах нь шүү дээ. Энэ өнгө чинь болохоор 2-оос 3 дагнаас явна гэж тооцоолох нь. За энийгээ 2-оос 3 уусгах гэж шүү дээ. Хүндээс хөнгөн рүү уусгалт явах гэж байна. Гэтэ хүрээ татсан хэлбэртэй уусгалт. Энийгээ 2 давхар явуучих нь шүү дээ. 2-оос 3 давхар явна. За ингээд ийм өнгөө их оруулах уугүй юу гэдэг чинь та нар өөрснөө чи асуудал. Тэгэхээр энэ өнгөөр илүү агаар гамаараа бол энийгээ бүршө 4 давхарч авсан болох нь шүү дээ. Тэгээд дотор талын цайвар хэсгийг энэ яг энэ дээр. Энийгээ бол ойчих шүү дээ. Нөгөө энийгээр 2-оор ойчих гэсэн. Тэгээд энийхээ дотор талыг нэг жоохон ийм цайвар дүү хэсгээр нь ингэс хийгээд ойчих нь шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү цэцэг гарч ирнэ гэсэн. За өөрөөр хэл энэ өнгөө хитрхи гүн болгоё. Энэ ягаанаа илүү гоё харагдуулъя гэвэл. За сая чи 2 дугаар арга шүү. Одоо 3 дугаар арга нь болохоор хүрээ барихгүй. Шууд уусгалт явагдана. За энэ өнгөө илүү харагдуулах гэж байгаа учраас би энэ дээр 3 явна. 1 3 явлаа. Ерөөсө хүрээ барихгүй. Энийн өнгөө би болохоор 2 явна. Ингээ 2 явна. Бараг ингээ дүүрээд ороод ирнэ. За энэ өнгөө 1 явна. Энэ өнгөө 1 явна. За тэгээд ингээд явхлаар энэ цайвар өнгөр дуусч байгаас дотор тал нь цайвар өнгөр дуусч байгаа учраас бид нар энэ өнгөөрөө энэ зураасыг хийнэ гэсэн үг байна шүү дээ. Хүнд өнгөөрөө зураасаа хийнэ гэсэн. За ийм нэг аргачлал байж болно. За энэ бол хүндээсээ хөнгөн рүү шилжсэн арга байна. За эсрэгээр нь бас хийж болно. Хөнгөнөө явлаа. Хөнгөн өнгө явлаа. Хамгийн хөнгөн гэрэлтүүл өнгө явлаа. Ингээд 1 2 3 энийг 3 давхрал ингээ явчихна. Хүрээ барихгүй гэсэн үг тийм ээ. Ерөөсө хүрээ барихгүй гэсэн үг шүү дээ. 3 энийг ингээ дахиад 2 3 явна. Тэгээ энүүгээрээ яах нь дараагийн өнгө явна. За тэгээд энэ хараа хүнд өнгө дотроо дуусна. Хүнд өнгө ингээ дотор дуусгаар энийг хүнд өнгөөр ойж болохгүй шүү дээ. Яг л энэ чинь нөгөө нэг ялгарч харагдаж байгаа учраас хамгийн гадна талын цайвар өнгөө энэ чинь ойх нь шүү дээ. Хүнд өнгөний дотор тал дуусна гэж тооцоолж байгаа учраас энэ ягаан өнгөөрөө гадна талаараа ойсон бол энэ өнгөөрөө ойно гэсэн үг байхгүй. За ийм 3 аргачлалуудыг бол хэрэгжилж болно. За цэцэг бол тэгээд цэцэгэнд бол буруу байхгүй л те ямар ч тийм юу байхгүй. Одоо жишээ нь ягаан өнгө оруулж агаад дундаас нь одоо юу гэдгийг ийм өнгөч холж болно. Одоо ингээд ийм 3 өнгөч холж болох нь шүү дээ тийм ээ. Ийм өнгөөр. Яг ингээ гадна тал нь ингээд ягаан явж явах нь шүү дээ ингээд. Энэ 3 өнгөийг 3-ыг нь холж болно гэсэн үг. За ингээ хөөрхөн энэ ягаанаа ингээ яваад ингээд жоохон солонгоруулах гэдэг шүү дээ тийм ээ. Ягаад би энэ хурц өнгөнүүд авахгүй зөөлөн өнгөнүүд бас явж байгаа хараарай. За ингээ хөх өнгөтэй олцохоор бас нэг хонц шулчихна. Одоо хүнд хурц өнгө 2 болчихно. Чүд дуусгалттай өнгөнүүд бас зүгээр. За одоо энэ гадна талаараа бид нар ягаанаа явчих. Тийм ээ. Ингээд нэг өнгө явлаа. За дараа нь 2 дахь өнгөө ингээд явлаа. За ингээд энэ 3 дахь өнгөө явлаа. Тэгэнгүүтээ энэ хүнд өнгөөсөө явлаа. Ингэнгүүт цайвар голдоо нэг ийм 2 өөр өнгө нуусгах шиг. Тийм хүү загвар гарч болно. За цэцгэнд яаж хэрэгж болно. Хэдэн өнгөийг ч та нар холж болно гэсэн үг. За мэдээж навч ямар байх вэ? Навчийг аль шимгөөр нь ойж болдог. За ногоон ер нь одоо юу 2 маш гоё харагддаг. Аль болох нэг өнгөөр биш одоо номин ногоон 2 өнгөөр ихвчлэн ойж болдог. За жишээ нь одоо энэ одоо яг цэцгийг болвол ногооноороо яг зүлгэн ногооноороо ингээ явж байгаа болвол нэг 2 3-аа номин ногоо оруулчихвал бас их гоё болдог. За энэ номин ногооны одоо яг энэ хэсэг ш цэцгийн энэ хэсэг ш тийм ээ. Энийг ингээ номин ногооноор ч юм уу явах нь ш тийм ижил юмнуудаа номин ногооноор явж болно л гэсэн үг. За мэдээж энэ навчийг бол бас түрүүний аргачлалыг хэрэгжилж болно. Хөнгөнөөсөө хүнд рүү уусгасан арга хэрэгжилж болно. Хүндээсээ хөнгөн рүү уусгасан аргыг бас хэрэгжилж болно. За тэгвэл энэ дээр бас юм жижиг юмнуудаар алтан уцаас их гоё болдог. Эхлээд ойртоо бол яг нөгөө одоо би энэ дундаа хүнд өнгө хийгээд би одоо ингээ хөнгөнөөсөө одоо хүнд өнгө рүү явах гэж байгаа бол ингээ хөнгөн явж шít тийм ээ. Энэ навчин дээр яг энийг ингээ хөнгөө очих нь шít. Ингээд тэгэхээр хөнгөнөөс ойж байгаа юм чи хүнд рүү дуусчихна гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ дотор тал ер нь хүнд рүү орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр би энэ хүндээсээ ялгахын тулд энэ өнгөөрөө энэ зураасыг оёх нь шүү дээ. Тэгээ энэ зураасаа оёхдоо
Эхлээд эдрийг ингээ бүгдээ сайхан тойруулж очиад яг эндээс болохоор нөгөө би түрүү хэлжсэн саата утас нөгөө нарийн саата утас их гоё болдог гэдэг. Тэрийг нэг 2-3 давхарчдаг их зүгээр. Гэтэ богинохон авч таслах хэвээр. За энэ өнгөө бид нар яа ороо саата утсаараа дараад ингээ нарийнхаа зураас гарчулна. Энээс өөр илүү хэрэггүй шүү. Яг ийм нарийн зураасан дээр л нэг саа хэрэглээл нэг жижиг газар саа хэрэглэнэ гэсэн. Их олон саа хэрэглэжүүл бас их онцш болоод өнгө дардаг. Тэгэхээр чимэг хэлбэрээ тэгж хэрэглэж болноо л гэсэн үг. За ингээд энэ одоо цэцгэн дээр өөрснөө ингээ гоё зохиомжуулж болно. За энэ ингээ цэцгөөш тийм энэ ягаан. За яг энэ ягаан дээр яг энийг бодвол ингээ хөнгнөөс хөндрөө усгаж болно. Яг энэ ягаанаараа энийг очихно шүү дээ ингээд очихно. Ингээ дүүргэлт оё шүү дээ. Энд ингээ дүүрээ дуусгана, энд ингээ дуусгана. За энд нэг ингэс хийгээд энэ дээрс нэг жоохон энд хийгээд дуусна. За хоёр дахь хөнгө. За хоёр дахь хөнгө явлаа, инглээ, энд дууслаа. Дараа нэг энэ хавьяас яваал ингэс хийгээд дуусгах. За ингээд дуусна. За дараа нь 3 дахь хөнгө. 3 дахь хөнгө маань ингээд яваад. Тэгээд ингээд дуусчихсны дараа дахиад энд нэг үг гарч ирж байгаас тэнгуут өнгөө давтчихна. Энэ өнгөө давтчихна. Дахиад ягаана явчихна шүү дээ. Ингээд давтаад ингээд тэгэл явчихна гэсэн. Ер нь бол дандаа булчин дагах гэдэг юмыг бол сайн ойлгох хэрэгтэй. За одоо энэ дээр ингээд зургаа сайн харах хэрэгтэй. Ингээ ойцсон байна. Тэгэхээр хөрх ингээ булчингаа дагаал ингээд яваад тооёд тий. Нэг өнгөөр явсан ч болно. Жишээ нь одоо юу гэдгийг би энэ дээр одоо нөгөө юу хүрээ барихгүй гэдэг юм бол яг энэ жижигхэн дээр хүрээ барихгүй байвал дан одоо энэ ногооноор юмар санагдаад байвал болно. Дан энэ ногооноор л явах нь шүү дээ. Өнгө өрөөсө харшуулахгүй гэсэн. Яг энэ ногооноор энэ чинь энэ цаана орцсон ногоо юм биш үү? Манай хараараа энэ нав чинь энэ нааталт юм байна. Энэ араа нааталт. Энэ зургаас харна шүү. Энэ навч энэ цаатлахыг ингээд дараад ингээд дээр нь ингээд гарцсан байна гэсэн. Ингэж харагдаж байна гэсэн. Тэгэхээр цаатал харагдахгүй шүү. Тэгэхээр энэний ойдлыг болохоор бид нар ингэж хийнэ. Ингээд энд тусгаад ингээд энд тусгаад тэгээ зөвхөн энэ өнгөөрөө л яваад байна гэсэн үг байхгүй. Бас тэгэж болно. Зөвхөн да энэ өнгөөрөө явах нь шүү дээ. Ямар ч нөгөө хүрээ барихгүй явж болно гэсэн үг шүү. За цэцгэн дээр юм байна. Энэ бол том объект гоё болно. Бас яг ингээ хилчлээ та нарт амархан болно л доо. За энэ дээр за жижиг ягаан орж ирж байна. За энэ мөн ялгаагүй. Яаж хийх бол түрүүн шиг ингээ гадна талаасаа хүнд өнгөөсөө дотогшин цайварлуулж болно. Хүнд өнгөөсөө дотогшин цайварлуулвал ерөнхийдөө жоохон нөгөө тийм хүнд одоо ягаан өнгө одоо энэ улаан өнгөний цэцэг гарч ирэх нь гэсэн үг. Энэ өнгө чинь илүү давмгаа харагдаад эхэлнэ гэсэн үг. Энэ хоёр өнгө чинь. Цайвар харагдуулъя гэвэл гаднаас нь ингээд яваад дотогшоогоо орно гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За тэр бол та нарын өөрсний чинь сонголт. За энэ дээр бол яг түрүүнийх шиг нөгөө ногоонороо ингээ очих нь хүрээ татаад тэгээ энийг голыг ингээд очиж болно. Эсвэл нэг өнгөөрөө ч явсан болно. За энэ дээр жинхэнэ нөгөө нэг хоёр ногооныг хүрэнтэй ашиглал бас их зүгээр харагдаж байна. За энэ хүрэн цэцэн өнгө бас их зүгээр. Яг энэ угалзарсан нэг юм хэсэг байгааз энэ хараа. Энэ хэ маркийн хэсэг байгааз яг энийг энэ хүрэнгээр оёод энэ цэцэнгээр оёх нь шүү дээ. Цэцэнгээр ингэж оёх нь шүү дээ. За энийг бас мөн та нараа сольж уйлжиж болно. За гадна талын өнгөө бид нар энэ дээрээс явах нь шүү. За энэ дээрээс явж байгаа юм биш хараарай. Зураг. За ингээд цайвар ингээд энэ өнгөөр явж штэ. Явж байгаа гутаа энэ дээрээс уцаа солиод зүгээ солиод энэ өнгөөр явж болно. За ингээд дотогшоогоо энэ өнгөөр явчих нь штэ тийм ээ. Гэт энэ ерөөс утас солих болол штэ тийм ээ. Ийм одоо амтан дээр бол дурын асуудал. Ерөөсөө яаж л бол яаж хийж болно гэсэн үг байхгүй юу? Уцаа солиод ингээд хийчин. Тэгэд яг энэ хэсэг ингээд бороор очихлоор нэг бор юм угалзан боронзон юм гарах нь шүү дээ. Тэнгүүдээ үлдэгдэл идрийг болохоор ногооноор ичиж болж байгаа үстэй навч гэж ойлгоод идэр мэдрийг ингээ ногооноор хоёр ногооноор явчих болж байгаа байхгүй. Тэгээ яг энэ хэсгээл яг энэ хэсэгтээ энэ бороор очиулгаа яваад. За тэгэхээр тэгж бол бас итгэх ёстой шүү. За цэцгэн дээр ингээд өгч байна. За дараагийнх нь явуулж орж ирж байна. За химрэмэр. За химрэмэр ер нь бол амтны нүднээс эхэлжүүлэх зүгээр байдаг. Их амар тойроод байхад амар байдаг. За нүд оёх бид нар аргачлалыг оруулсан байгаа. Тэр нүд оёх аргачлалаа та хэд маань дахиж үзээрэй. За энэ дээр яг ялгаагүй 100 оролт хийх нь шүү дээ. 100 оролт хийн. За томхон 100 оролт хийхэд ерөнхийдөө бараг л гараад ирэхээр л харагдчих. Нэг том 100 хараар 100 ороочих нь шүү дээ. Нэг том хараар 100 ороогоод нэг юу гаргана гэсэн үг. Төрөний нөгөө нэг юу гэдэг вэ? Нэг цэг хатгана гэсэн үг шүү. Цэгээ хатгалтай хийчихнэ гэсэн үг. Тэгэнгүүтээ энэний яг олсон ирчээр очино. Олсон ирчээр очино ингээд.
Тэгээ дотор талын нөгөө нэг цагаанаар шууд нөгөө битүү хатгамал хийчих штэ. Яг энэ аргачлал бол манай нөгөө амтны юм дээр бол заасан байгаа. Тэн дээрс та хэд үзээрэй за. За ингэж байна гэсэн. Ер нь эхлээд нүдээ ингээ гаргачвал их хөөрхөн. За тэгэнгүүтээ энэ дээр одоо юу гэдгийг зураас гарахтаа бол ингээд жижигхэн хараар яг энэх үеинд нь явж болно. Гэтэ хоёр өөр өнгөөр ойно гэсэн. За хэрвээ цагаан өнгөөр одоо бие оёх гэж байгаа бол цагаанаараа ороогоод хараараа дарахаар энэ нарийнхаа зураас гарч ирж болно. Нэг бол энэ дээр юу ашиглаж болно? Ос ирч ашиглаж болно гэсэн үг байна шүү дээ. За ийм аргачлал байна. За өсийг оёхтоо бол манайх ингээ сайхан битүүлээд ойж өгнө. Уг нь заацсан зөндөө заасан байх чинь бас л тэгээ явж өгнө. За энэ дээр энэ өсний энэ хэсэг эндээс ингэж ойж шít. За энэ дээрээс нь хоёр өөр өнгөөр ойно. Энд дуусгана. Тэгэхээр дуусгахдаа би түрүүн хэлсэн тийм ээ. Зүү ороож жоод энд зүү ороод дуусчихна. Харагдаж байна уу? Энд ч зүү ороож дуусна гэсэн үг байна шүү дээ. Энд арай дутуу зүү ороож дуусна. Тэгэнгүүтээ нөгөө дээдлийнхаа утсыг татаад энэ ч авчираад хатгаад дээдлийн утсаа дуусгачихлаа. Нэг юм шулуун гарчнаа да тийм ээ. Тэгэнгүүтээ түрүүний нөгөө тогтоолт хийгээд яг нөгөө өнгөхийн нуцаар нь тогтоолт хийгэнгүүт энэ ч нэг юм долгио шиг ийм үс чинь. Тэгээ энэ бүдүүнээс нарийн гэсэн юм орж ирнэ гэсэн үг байхгүй юу? За ингээд дуусгачих болно. За дараа нь дахиад нөгөө хоёр өөр өнгө уцаар явж байгаа шүү тийм ээ. Одоо жишээ нь цагаан бор дилийн одоо эдийг нь одоо юу гэдэг нэг бор өнгийн уцаар явах гэж байгаа бол за ийм одоо өнгийн уцаар явах гэж байгаа бол яхаа нь шүү дээ. Айл нөгөө нэг мэдгэдэггүй цөнгөөр нь явах нь шүү дээ тийм ээ. За энэ хоёр өнгийг жишээ нь хольж болно гэсэн үг байна шүү дээ. Энүүгээрээ ороогоод энүүгээрээ дарна гэсэн үг. Хүн дөнгөөрөө дарна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү за. Тэгэхгүй цайвар өнгөөр дарчихлаар ер нь чимэглэлт хийхээр нөгөө нэг тийм сувдан гарч ирээд байдаг. Тэгэхээр болтгүй. За энэ хүн дөнгөөрөө за ингээд энэчнээс оёод энд түрүүн шиг дуусгана. Дахиад давтна. Энэ манай зурсан зураг мөрөг хамаагүй та нарт нөгөө нэг долгио үсэх хийж л харуулж байгаа. Яг нөгөө хээ ойдаг шигөө давхардуулаад дуусгана. Тэгээ энд дуусгана. За мөн ялгаагүй сүүлийн хэсгийг ингээ нарийнхан болгоод ийш нь хатгаад энд нь ингээ дуусгачихна шүү. За дахиад ингээ явна. За ингээ дахиад яваад энд нь ингээ дуусгачихна гэсэн. За дүүртэл нь явна. За энэ чихийг бол ингээ ойчих штэ нөгөө энэ чихний чи энэ тал дотор тал энэ нэг юм юугаараа хэрэв хар цагаан хослох гэж байгаа бол хар цагаанаараа ингээ бүгд нь ингээ ойчих гэсэн. За тэгэнгүүтээ за чихний дотор тал бас юм хөөрхөн ягаан байж болно. Өөр юм ягаанаар бас ойчих болно. За энэ ийм нэг ягаангүй шүү дээ тийм ээ. Эний ягаанаар яг энэ дотор тал энэ хэсгийг орчиж болно гэсэн үг. Чихний чинь дотор тал нь ягаах гэдэг шүү дээ. За тэгээд одоо 100 ороогоо дахиад 100 ороогоод хоёр өөр өнгөөр явлаа. Энд дуусч гэнэ үү? Энд дуусч шүү дээ тийм ээ. За ингээд за дахиад ингээд яваад энд за нэг энэ өсний чинь биш тийм энэ өс чинь нэг ийм байгаад гарч ирээд байгаа байхгүй. Энд дуусч байгаа. За энэ хүртэл яах нь вэ? Хоёр өөр уцаараа дараалуулаад оёол яваад байна гэсэн үг. Яг тийм юугаа дарж байна гэх нэс үг шүү дээ тийм ээ. Дараалуулаа. За энэ талаасаа явлаа. Энэ талаасаа яваад хоёр өөр уцаараа дараа явлаа. Энэ дунд хараа бас нэг утас зүү. Энэ хараа үндсэн нэг юм туг ус явж байгаа харж байна уу энэ? Энэ туг ус хүртэл явах нь шүү дээ. Ингээд дараалуулаад яваад байна энийга. Тэр нь хаан дуусгах хамаагүй ингээд дараалуулаад ингээд ингэсээр хагаад энэ дуусгах нь шүү дээ. Тэгэнгүүт дахиад нэг өөр утас яагаад дараалал чинь энэчнээс ингээд яваад. Энда тэгэхээр нөгөө энэ долгио чинь ингээд автоматар гараад ирнэ. За дараа нь дахиад энэчнээс ингээд явлаа. Энэ дээрээс за энд бас хоёр өөр туг ус явж байна. За энэ дээрээс ингээд явлаа. Нөгөө дуусгал явлаа. За дахиад ингээд ихнээс нь ингээд нөгөө юугаа дагаад хоёр өөр ингээд хуцаар дагаад ингээд яваад тахын шүү заяа. За энд ингээд дуусна. Гэтэл энэ ингээд бүтэн яваад нэг туг усыг заагалж байна. За тэгвэл энэ хараа дахиад нэг туг ус заагалсан байгааз. Тэгэхээр эхлээд заагуудаа ойчвол зүгээр. Ингээд нэг ойчих нь шүү дээ энийг. Дахиад энийг ингээд нэг ойчих нь байна. Энд бас нэг зааг явж байна. Энийг нэг ойчих гэсэн үг. За тэгэл дарааллуулаад яваад тэр дараал хаан дуусчин тэнчэнэ дуусна. За нөө дуусгалын түрүү хэлсэн тийм ээ. Ийм жоохон юутай гаргаа, үзүүртэй гаргаа гэдэг тэр. За ингээд сүүл хэсэг муу ялгаагүй. Явлаа, энд явлаа, дууслаа. Энэ ингээ явлаа, энд дууслаа. Тэгэл дараалуулаад яваад байна заяа. Энэ бол манай долгио гаргаж үзүүлж байгаа юм. Тэр зургийг бол та нар нэг хааш авахгүй хат болно. Гол нь туг ус чинь хаана гарч ийн үү гэдгийг л харах хэрэгтэй. Тэгэхээр эхлээд ингээ зурчихна ш нэг юм юу зурчихна гэсэн үг. Тэгэл хоёр өөр өнгөөрөө л яваад байна. Хоёр өөр өнгөөрөө яг нөгөө хээ ойж байгаа юм шиг тавтаал яваад байгаа юм нарийн ийм усны юм юу гарч эхэлтэй. За ингээ их бие л орно. За их биеийг бас хоёр өөр янзаар ойж болно. За энэ дээр жишээ нь одоо юу яана? За хар цагаан уцаар явж байгаа бол ингээд энчнээс ингээд яах нь штэ. Юу яагаад очих вэ? Бүгдийг ингээд сайхан
Мэдээж хил юм чинь ягаан өнгөтэй л ш таараа тийм хараар очивоо. За ингээд идрээга ингээд бүгднгийн хүрээ бариад ингээд орчин гэсэн. За тэгжитэл чинь өөрөөр оюухныг аргачлал бол за энэ хүрээ арих аргачлал угаасаа хүн болгон чадна. Дан хүрээ барихгүйгээр цав цагаанаар явж болно. Ерөөсө хүрээ ярихгүй ингээл цагаанаар л яваад байгаа юм шүү дээ. Тэгээд энэ нөгөө нэг жижиг хототглуудаа бол хар өнгөрөө хийн үү, бор өнгөрөө хийн үү, тий? Хар хөхөөр хийн үү? А тэр бол та нарын асуудал хар хөхөөс их атайхан л болтны жоохон хөхөдүүд туяа оруулцдаг. Учираас хүнд өнгөнүүдийн аль нэгийг нь борын хүндч байсан болно. Яг тас хараас их гүндүү болоод байдаг. Тэгэхээр энэ гүний борын бас энэ бор бас их зүгээр. Тэгэхээр ингээд сайхан ханьяага бөнгөчөөд энэ минийг сайхан саяжих шиг гаргаад тэгээд цагаанаараа сайхан явж өгч болно. Ингээд. Бүтэн бие цагаа явах нь шүү дээ ингээд. За мэдээж туйраа юм чинь туйраа нэг хэсгэн дээр бол арай өөр хөнгө орж ирнэ. Саарлдуу ч юм уу тийм ээ. Саарлын хөнгө оруулж ирнэ. Нөгөө цагаан морин чинь би саарлуу утсан авчирсан чинь яагаад ахгүй болоо. Энэ. За энэ саарлын юу ингээд жоохон хит их ялахгүй байх нь шүү дээ тийм ээ. Хар мараар ч юм уу, бор мороор ч юм уу ялахгүй. Ингээд жоохон цайвар цагаанаасаа арай цайвар өнгөр ойно. За яг энэ хэсэг дээр нөгөө хоёр өөр өнгө энд өнгөр явна штэ. Ингэж явна. Ингээ явчихна. Тэгээ энэчнээсээ цагаан явчихна. За энэ минийг бол түрүүний шиг тэгээ хоёр өөр аргаараа эсвэл бол нөгөө нэг осын ирчээр явчих болноо. За тэгээд мэдээж нөгөө амтын юм чин булчингаа дааж явна. Бүх булчингууд бол даагдаж явна. За энэ шулуун хэсэг ингэж явах нь. За морины энэ хөл хэсэг дээр бол ингээд явчих болно. Энэ дээр булчингаа дагаад ингээд явчих болно. Энд ингээд. За энийг ингээд. За энийг аргачлалууд байдаг. Би бас урсны хичээл дээр бол зааж лээсэн. Хоёр өөр аргачлалаар хэрэгж болно. Шууд одоо энэ дээр нэг ойж болно. Саата утсыг ингээд бариад ойчих ингээд болно. Одоо энэ саата бүдүү утсаа ингээд саадар харгачлалаар орчиж болно гэсэн. Хэрэг тэгж саадар харгач байгаа бол эхлээд яг энэ морныхоо зургийг авчиж болно. Гар утсан дээр зургийг авчихна шүү дээ. Тэгэнгүүтээ бүгдийг бүрээ цагаанаараа ингээд оёо дуусчихна. Ингээд цагаанаар оёо дуусчихна. Тэгэнгүүтээ эн чинь нэг морины дээр нэрж гарч байгаа зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр та нар нөгөө буцааж нөгөө нэг авсан нөгөө нэг зураг хар зураг одоо яг энэ үндсэн зураг авсан хар зураг харж байгаа ойролцоогоор за энэ нэг ийм байгаа юм байна гингүүтээ энэ саа дарахаар энүүгээрээ саагаа дараад дээр нь ингээд ойчч болно гэсэн. Ингээд гаргачих болно гэсэн юм. Тэгээ эндэн жижигхэн суус муу сатгаад ч юм уу. Бүр оёо дуусгах нь шүү дээ. Битүүрж дууссаны дараа тэрийг хэрэглэх юм бол яг морныхоо дээдлэлд наана ингээд гараад ирсэн юм шиг. Тэгж харагдана. Бодтой юм шиг харагдана гэсэн. Адман чандамныг бол ерөөхдөө хөвчлэн хөх өнгөөр хийдэг юм да. За энэ нэм одоо хөхийн энэ өнгөөр хийж болно. За энэ хэсэг дээр хөрхөн саа оруулчвал хэсэг зүгээр байдаг. Яг энийгээ үндсэн ингээд өнгөөрөө явах нь шүү тийм ээ. Энэ өнгөөрөө хүрээлээд энэ өнгөөрөө хүрээлэх нь шүү. Хар хөх өнгөөрөө хүрээлээд за ингээд хүрээлэхдээ нэг бол одоо ингэж болно. Би яг энэ өнгийн хөх өнгөөр тэр чигт ноёмоор байна гэвэл энэ өнгөөр ороогоод алтан уцаараа дарангууд хүрээ гараад ирнэ. Хөөрхөн хүрээ гараад ирнэ шүү дээ энд чинь. Ингээ хүрээ гараад ирнэ. Тэгэнгүүтээ бүгдийг энэ өнгөөр очихлоор ерөнхийдөө зааг гараад ирнэ гэсэн үг. За энэ нөгөө галын хэсэг ингээд хэсэг дээр бол нөгөө манай улбар шар, улаан шар өнгөнүүдийн цогцлууд орж ирнэ. За энэ улаан шарын цогцлууд орж ирнэ. За энэ дээрээс ерөнхийдөө цайвар өнгөнөөсөө гүн рүү улбар шар энэ өнгөнүүд их зүгээр өнгөнүүд орж ирд юм да. За энэ нэг ийм загвар байгаа даас тийм ээ. За ийм загвар байгаа. За хөөрхөн тэгэд энийг ингээ очиж штэ. Ингээл очино. Тэ? Хамгийн цайвар шараасаа ч юм уу явах нь штэ. За ингээ очиж. Энэ чинь дотор тал нэг арай өөр өнгө байгаа. За энийг нэг арай өөр өнгөөр хийгээвэл нэг арай гүн өнгөөр ч юм уу хийчих болно. Тэнгүүд дараагийн өнгө явна. Дараагийн өнгө явлаа. Тийм ээ. За энд нь ингээд явна шүү. Энэ бол яг ингээ булчингаа дагаад энд ингэж явна. За энэ дараагийн өнгө ингээд ингээс хийгээд ингээ явчих болно. Тэгээ дараагийн өнгө нь явлаа. Энд ингээ дараагийн өнгө явлаа. Энийг дахиад дотогш нэг өнгө уусгах гэвэл энд бас байгаа. Энэ утаас. За ингээ уцуудаа хольж болно. Ойролцоо уцуудыг хольж болно. За тэгээ дотогшоо улаан л ороо тэгээ нэг юм цайвраасаа дотогшоогоо нэг юм уусан хэлбэртэй юм гарч ирэх нь шүү дээ юм. Нөгөө өөр өнгөөр ингээд оёод хоёр өөр өнгөөр ингээд оёод гаргачих болно гэсэн үг. Одоо энэ ерөнхийд их гайгүй амархан байгааз. Энэ нэг ягаан бадамл юм ягаан өнгөтэй.
ягаа өнгийн нөгөө түрүүн цэцэг хэрэгэлдэг арга айлын ч хэрэглэж болно гэсэн үг. Шар гэдгээрээ биш хамгийн хүнд өнгөөрөө дарна гэж ойлгох хэрэгтэй шүү. За аливаа утасныхаа энэ цайвар өнгө байлаа гэхэд одоо хүнд өнгөөр нь энэ шарыг одоо хар хөх өнгөөр ч юм уу те ингээд дарж ямар ч одоо өнгийг алинтай ч хослуулад хүрээг бол ямар ч өнгөөр хар бол ерөөхдөө их хурц харагдуулдаг өнгө л дөө. Тэгэхээр айл болох борын юм уусгалын хүнд өнгөөр бас хийвэл бас их зүгээр харагддаг. За яг өвчлэн хар цаа уц манайх өгдөг. Яг хүмүүс хараар оёх их сонирхолтой байдаг учраас за тэгж оёгдөг. За энэ галын хэсэг бол мэдээж нөгөө улбар шар улааны бас нөгөө уусмар шүү дээ тийм ээ. За энийгээ үндсэн юугаа ингээд дагаа явчих болно. Ингээ хөрхөн энийгээ шараараа ингээ явчихна шүү дээ. За ингээ явчихна. Тэгээ дотор талын дахиад улбар шараараа ингээ хийгээд яваад ингээ чи ингээ зарим нь бол дүүрчин хамаагүй. За энийгээ ингээ улбар шараар ингээд өшөө жоохон улаан тал руугаа өнгө оруулыг хийвэл одоо зөвхөн энэ хоёр өнгө ашиглаж болох нь шүү дээ тийм ээ. Энэ хоёр өнгө ашиглаад ингээд оруулчих болно. За эсвэл бол энэ хэсгийг энэний гадна талыг ингээ шараараа явж ийснаа энэний дотор хэсгийг нь улаанаар явж болно. За ингээ энэчээс дахиад утас солигдлоо шар боллоо. За энэ дуусглаа. Энэчээс дахиад улаан болгож болно. Тэгээд энэ шартай байсан юм чи шарын дотор талд нэг өөр өнгө явна. Нөгөө чинь улаан автоматар гараад ирнэ. Энэ чинь шар солигдсон юм чи улбар шараар ингээ явахлаа. Энэ автоматар улаан гараад ирнэ. За ингэж ойж болно. Оёхоо аргачлал бол маш олон янз л да. Тэгэхээр та нар заавал нөгөө нэг ийм юу гэж бол хараад хэрэггүй. Нэг энэ ус утасны өнгөөр л ингэж байна гэж. Энэ утас чинь бүгд холигдож болно гэсэн дотроо. За энд юм байна. Загас ойсон хүн байна уу гэдэг асуугаад байсан. Загас 8 дахилтэр. За энэ ингэж жижиг юмнуудыг бол юу яаж болно? Яг энэ шиг ингэж гаргая гэх юм бол юу хийвлэх зүгээр. Миний одоор бол олсон ирчээр ингээ гарчихна. Олсон ирчээр. Тэнгүүдээ дотор талыг битүү хатгаад явчихна. Тэгвэл хамгийн одоо амархан хурдтай болно гэсэн үг. За өөрөөр болвол өөрснөө цохиож болно. Энд чи өөрөө нөгөө арилна, бал. Өөрснөө харж байгаа ийм жоохон томхон хайрс ингээ бодож байгаад ингээд хийж бас болно. Болохгүй юм байна. Заавал энэгээр ноён гэсэн юм байхгүй шүү дээ. Өөрснөө сайхан цохиогоод ингээ ойчиж болно гэсэн үг. За тэгээд энэ бол ер нь хвчлэн жижиг юм дээр бол зүү ороохоос за зүү ороомоор байвал хоёр давхраараа түнүнх шиг орж болно. Тэгээ баг дүүрэндээ энийг нэг жоохон ороогоод дүүрчин, энэ нэг хоёр яваал дүүрчин, энэ ингээл хоёр өөрөөр яваад. За дотор талын ингээ хиймээ дүүрмээр байвал энд нэг зүү оролт гэдэргээ жоохон том дээр нэг зүү оролт явчихна. Хоёр өөрөөр ойхот чинь баг л ингээд ингээ гараад ирд юм дөө. Энэ дотор тал нь ингээд юу яагаад бүтүүлэгдэл гараад ирнэ гэсэн. Хоёр өрөнгөөр оёол яваад байна гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За энэ дээр юм байна. За хэмрийн барин дээр өөр үлддэг. За мэдээж энэ манай хэд чинь энэ имэйлийг бол очин үздэг тийм бол амархан. Төрөний хэлдгээр өнгийг яаж хольж болно. Сайхан доотлын дэвсгэр өнгө нь улаан өнгө байж байгаа. Дээдлийнх нь нэг өөр өнгө олон байж байгаа. Энэ бас нэг өөр өнгө, энэ нэг өөр өнгө гэдгийг хийж болно. За тэр бол та нарын өөрснөө чинь зохиомж асуудал. За энэ хэмрийн бар хоёр өөр төрлийн хэмрийн бар бий. За энэ юун дээр болов шүү дээ тийм ээ. Бас нэг энэ шүд гарах дээр манайхан жоохон алдаад хил гарах дээр алдаад идэг. За энэ яг зурсан зурагшгаа хийх хэрэгтэй. Төрөний хилдэг шиг нөгөө хоёр өөр өнгөөрөө явна. За энэ мэдээж дуусгаж байгаа учраас ингээд дуусгана шүү дээ тийм ээ. Энэ ингээд энд дуусна. Хоёр өөр өнгөөр яваал ингээд дуусгаад байна. Тэрнээс биш ингэж оёхгүй шүү манайхан. Заавал дуусгана гэсэн үг. Энэ бас муу ялгаа хоёр өөр өнгөөр оёод энд дуусгаал ингээд яваад байна. Ямар ч дил сүл бол ижлэхэн шүү. За хадагны хэсэг түрүүн биеийн заацсан ойлгомжтой. За энэ бас мөн ойлгомжтой. За энэн дээр нэг юу бол шүдэн дээр нэг том аргачлал байдаг. За цагаан утсаараа 100 ороогоо том явчихдээ ингээд. Том ингээд. Бид нэг хий хоёроор чинь дандаа жиг татах гэдэг шүү дээ тийм ээ. За одоо ерөнхийдөө жоохон юу болоод ирэхлээр арай өөр бол. За тийм аргыг хэрэглэж болно. Скол шууд битүү хатгах болно. Хамгийн амархан бол битүү хатгач зүгээр л дээ. Нэг зааг гаргаад битүү хатгах чинь гэсэн үг. За энэ дээр уул усан дээр бол за үйл бол ямар ч байж болно. Өнгө. Ягаан ер нь бол нөгөө нэг ихвчлэн ягаан өнгө юу хоёр л өгд юм. Хөх өнгө хоёр мэдээж нөгөө бодит
байдал төр гэсэн үг шүү дээ, тийм ээ. Роза ягаан орж ирээгүй нөө. Роза ягаана батаагүй шүү. За роза ягаан. За энэ улааны роза ягааны оронд авчих. За тэгээ үүлийг орохдоо ингээд эхлээд энчнээс нэг цайвар өмнөөс нь оёод дараа нь дунд өнгө оёод ингээд чин дараа нь хүнд өнгө оёлоо. Дахиад ингээд үлдээд байгааз дахиад өнгө тавтчихна. Цайвар өнгөөс дахиад тавтчих. Өөрөө ингээд гоё хий гараад ирнэ. Ингээд дахиад тавтаад байж болно заяа. Тэгэхээр гоё болчихно гэсэн үг. Дан хөнгөөр бүтүүлэхгүй нь шүү дээ. Тэгэхээр нэг хар хөх болоод үлд болчдөг шүү дээ. Давтна гэсэн үг. Өмнөдөө давтааж явна гэсэн үг. За наран дээр болохоор биш нэмээ шараар мэдээж хийн. За шараар хийчээд зарим нэг цацрагуудыг нөгөө нэг саадаар харагчлаар ингээд хийчих болно. 100 ороолоо энэ жижиг цацаг эдэг энэ саадарлаа, саагаар оёлоо. Эсвэл бол ос ирчэрч ойж болно. За эдрийг 100 ороолоо, энэ дундлыг саа явлаа, 100 ороолоо, саа явлаа, 100 ороолоо. Ингээ явж болно. Бас их гоё болдог. За ингээ та нар рууш гоё сэтгэх хэрэгтэй. За уулан дээр ийм юмыг оёхтаа бол ер нь их гайгүй штэ манайхаа. Уулан дээр юу байдаг үлээ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Мэдээж уул ногоо өнгөтэй, дундлын чулуу саарал өнгөтэй, бас ингээд уул харж хахад чинь боор өнгө орж ирнэ, модны өнгө орж ирнэ, шар өнгө, ногоо өнгө. Ер нь ямар ч бол ямар өнгөөр ойж болно гэсэн. За одоо жишээ нь уулыгаа одоо хэдүүлээ ингээл тийм ээ. Эхлээ улаан өнгөөр явъя. За энд ингээ улаан өнгө явлаа. Дунд өнгө явлаа улааны. За улаанаас сүүл өнгө явлаа. За тэгэнгүүт дундаас нь хөх өнгө ороод ирж болно. За тэгэнгүүт дахиад хөх өнгийн цайвар явлаа. Энийгээ дагаал яваад байна. Тэгээд дараа нь дунд өнгө явлаа. Ингээд явна. Энэ зураг бол ерөөсөн хамаагүй шүү. Та нарт нөгөө багцаа өгөхгүй хийж байгаа зураг шүү. За. Энийг алгасаад тэгээ хөхөөрөө явлаа. Ингээд нөгөө булчингаа юугаа дагаал яваад байна. Хаана та нар ят дуусна тэнчнэл дуусна гэсэн. За хөх яваад дуусчлаа. За тэгэнгүүт дундаас нь ногоо ороод ирж болно тийм ээ. Тэгээд дахиад татах нь шүү. Ногооноор явлаа. Энэ ногоо нь. Тэгээ ногоо яваад дуусчихвал дахиад 3 өнгө чинь тавтаж орж байна. Бор явж болно. За ингээ бор явлаа. За энэ дуусах хэсэг чинь харин энэ. Дуусах хэсэг чинь танарт үзүүлчихэд байгаа нь энэ. Тэгээ энд явсаар агаад за энийг ингээд манайхан зарим нь дутуу хайчдаг. Яг эндээгээр давуулаад оёо дуусгасан ч бол найл болохын зургаа биш үү тийм ээ. Харагдуулахгүйгээр оёо гэсэн. Яг энд оёо дуусгаа гэсэн үг биш. Тэгэхээр та нар дахиад нэг ингээд нэг явчихаараа байвал зүгээр хамаагүй илүү гаргаад нэг яваад өнгөө яваад дуусгаа. За тэн буруутах юм ерөөсөө байхгүй. За энэ уулын хэсэг. За энэ уул бас мөн ялгаагүй. Та нарт нөгөө хэвийн юу үзүүлэх гэдэг ингээ үзүүлсэн байгаа учраас энэ уулаа ингэж яваад ингээд нөгөө хоёр өөр өнгөөр яваад ингээд за энд нь дахиад ингээ өөр өнгө яваад ингээд дуусгачих болно. Энийгээрээ хязгаар хийсэн болно. За энэ бол бүтэн явсан дээр энүүгээрээ яваад энд нь ингээ цайжих өнгөг холиод байна. За өнгө холилт бол яаж хийж болно? Тэр бол та нарын өөрсний ч юм бол асуудлаа. За энэ юуны хэсэг харагдаж байна. За усны хэсэг мөн ялгаагүй 2 өөр өнгөөр энэ өнгүүдээр явж болно. За ингээд цайвар явах нь шүү дээ. Ингээд ер нь ус чинь цайвардуул байдаг да тийм. Ингээс хийгээд цайвар өнгөөр явчих болно. За аль болох юм хүнд өнгөөр оруулахгүй байвал бас их зүгээр. Цайвраараа ингээд ерөөхдөө битүүрхсэн маркта. За эсвэл бол 2 хөхийн хамгийн цайврыг ингээд нийлүүлээд аваад байж болно. Зөвхөн энийг хэдэн өнгийг ашиглаж хийж болно гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тэгээд түрүүний шиг нэг алтан утас энд бас орвол их хайтайхан усны энэ нэг алтан утас шиг юмар ингээ хийчихвэл дарчвал ингээд их зүгээр дундаа оруулж явах та. За энэ хадны энэ хэсгийг саарлаар явж болно. Хад гэж ойлгол саарл утас байна. Саарлаар гарна. Бас гарахгүй биш гарна. Энийгээ ингээ хөөрхөн саарлаар яваад тэгээд дунд нь чулуу оруулж ирж болно. Бор чулуу оруулж ирж болно. Тэгээд ингээ саарл яваад, бор яваад, саарл яваад, бор явж болно. 2 өнгөөр явна гэсэн үг юм шүү дээ. Олон өнгө болохгүй. Дахиад энэчээсээ саарлын 3 өнгө ингэж явлаа, борын 3 өнгө явлаа. Ингээд дуусгачихна гэсэн үг. За энийг бол ерөөсөө нэг утсаар л очиж чинь. Энийг битүүлэх гэдэг шаардлага байхгүй. Яг энэ хэсэг бол цэнхрийнхаа ингээл хамгийн цайвар өнгийг ингээд явчихна ш. Дан өнгөөр дан утсаар явчихна гэсэн үг. За ингээд дан утас. Дангаар ингээд явчихна. За энэ уулын хэсэг бас муу адилхан. Энийг ингээд 3 дагнаас яваад дуусгачих болно дөө ингээд. 3 дагнаас яваад дуусчих болно гэсэн үг. Энэ дээр бас дүүргэж болно. Энэ хадны энэ хэсгийг дүүргүүл бүр энэ хүртэл дүүрэх нь шүү дээ. Энэ хүртэл дүүрнэ гэсэн үг. За энэ гадна талын тойрог шүү дээ тийм яаж ойж болно. Вообще бүр солонгын 7 өнгийг гаргаад ойсон ч болно. 3 дагнаасаараа солонгын 7 өнгө гаргаж болох нь шүү дээ тийм ээ. Солонгын 7 өнгө ямар өнгө гэдэг үлээ 7 солонгын 7 гэдэг та нар өөрснөө хайлт хийгээрэй вебсайтн дээрээс. Тэнгүүд өмнөхийн дарааллыг хаагаад энэчнээс энэ 7 утас 7 игнэ явна гэсэн үг байна шүү дээ. Өөрхөн зузаан явна гэсэн үг байна шүү дээ. Энэний дотлоо. Сая энэ дэр харагдахгүйсэн үү?
За ингээд солонгонд болоо явж болно. За эсвэл бол өөр өнгөөр 3 дагнаас явж болно. За нэг бол нөгөө энэ нутцыг маш сайн ашиглаж чадах юм бол зөвхөн энэ нуцаараа ингээд саадаар харгачлаа хэрэглээ явчихна. Саадаар харгачлал манайх заасан байгаа. Тэр их сургуультаа үзээрэй. Заасан сургуультыг давтан заахгүй. За ерөнхийдөө ингээд хэмрэм орчин болчихно шүү дээ. Гайгүй. За энэ нөгөө чимэглэлүүдийг бол та нар дуурандаа хийж болно. Түрүүний миний хэлдэг шиг бүх юмаа ойж дуусчаад дээр нь гаргаж болно. Нэг бол эхлээд чимэглэлүүдээ бүгднгээ сайхан ойчиж болно. Ойчоод тэгээд дараа нь тойруулаад битүүлэгдэх нь шүү дээ. За энэ ийм хэсэгнүүд бол энийг бол түрүүнийх шиг ингээд хоёр өөр өнгөөр яваад ингээд ойчиж болох нь шүү дээ. Тийм ээ. Заавал ийм завар гарах гэдэг шаардлага байхгүй гэсэн үг. За энд ийм байна. За дөрвөн хүчтэн манай хавган заасан байгаа. За тэр дээрээс юуг нь би ойлгохгүй сайн мэдгүй. Дөрвөн хүчтэн бол уг нь бидний ойсныг нь бол хэлсэн байгаа. За энэ мэдээж нөгөө нэг дөрвөн хүчтний юу яг дөрвөн хүчтэн заажаад хэлжсэн. Бар бол арслан бол цагаан өнгөтэй байх хэвээр. Зогдор бол ногоо юм уу? Одоо бэлсэн боронгүй гэж болно. За ногоо өнгө мөн ялгаагүй явахдаа хоёр өөр өнгө болохоор ингээд яваад тах нь шүү дээ. Энэ цайвар өнгө. Одоо чинь цайвараас хөндрөө оруулах гэж шүү дээ. За энэ ногоо өнгө. За энэ ногоо өнгөөр за нүд түрүүн би яаж явахыг зааж өгсөн тийм ээ. Энэ дээр нэг цэг хатгалт, энд нэг хар цэг хатгалт хийчихнэ. За энийг ингээд сайхан олсон ирчээр явчихна. Дотор талыг энэ цагаанаар ер нь бол аль болох битүү хатгамалтай тийм хичүүлэх амар байдаг л да. Битүү яг ийм жижиг битүү хатгамалыг бол та нар ойчиж чаднаа. За тэгээд энэчнээс үсээ энэ өнгөөр явах нь шүү дээ. Гадна талын өнгө явлаа, дотор өнгө явлаа, ингээд цайвар. За энэ дахиад гадна талын цайвар өнгө явлаа, хүнд өнгө, дунд өнгө явлаа, цайвар өнгө явлаа. Тэгээд дуусчингууд нь дахиад цайвар өнгө явлаа, хүнд өнгө тавтаад яваад байгаарай. За энийг ингээд хаана дахиад өнгө явал 3 өнгөчөнд дуусчвал дахиад тавтаад цайвар өнгөөсөө хүнд цайвар өнгөөсөө хүндгээ тавтна гэсэн үг. За ингээд энэ дуусах нь дараа нь энэ дуусах нь ингээд дуусах нь шүү дээ. Яг идэр чинь ингээд энүүгээр ингээд дуусна гэсэн үг. За энэ ингээд явж байна, энүүгээр ингээд дуусна. А энэ ингээд явлаа, бас энд ингээд дуусна. Ингэж оёхгүй гэсэн үг байх нь шүү дээ, тийм ээ. Энд ч үсний заагийг та нарт үзүүлж байгаа гэсэн үг. За энэ мөн ялгаагүй явлаа, ингээд явлаа. Ийм хийгдгнэ гэсэн үг. За энэ юунууд дээр болвол 100 ороож болно. За гэтээ 100 орохдоо маш нарийн уцаар явахгүй бол энэ жижиг гардаггүй. Тэгэхээр энэ утсаа юу яаж болно? Яг энэ хэсэг дээр утсаа цуулж болно. Цуулаад энэ жижиг хэсэг дээр хэрэглэж болно гэсэн үг. Тэгэнгүүтээ нөгөө нэг яг энэ нөгөө цагаан өнгөөр юу нэг орно шүү дээ тийм ээ. Тэгэнгүүтээ нэг хоёр өөр өнгөний утсаар ингээ гаргачихна гэсэн үг байхгүй юу. Айгу хөөрхөн хийж болд юм аа нэг 100 ороож болд. Айгу гоё гартай. Тэгээ дундаа энэ битүүлэлтгүй айгу бол ингээ хөөрхөн гараад ирнэ. Энэ минь чи айгу хөөрхөн гарч иртий. За тэгээд энэ дээр ингээ зүгөө ороогоод за энэ нэг жижиг хэсгүүдийг гаргаж чадахгүй байх юм бол нөгөө нэг олсон ирч хэрэглэж болно. Яг энэх хэсэгт нь олсон ирч хэрэглэж болно гэсэн үг байхгүй юу. Ингэж авч болно гэсэн үг. За тэгээд нурууны энэ хэсгийн нугалмыг бас ингээд гаргаж өгнө цайвраараа. За тэгээ мэдээж булчин бол дагаад явна тийм ээ. Булчин бол дагаад явах нь шүү дээ. Ингээд ийш ойч. Ингэж ойхгүй шүү дээ тийм ээ. Энэ нуруунаас нурууны ийм хэсэг гарч ирэх нь шүү дээ. За энэ талд нь ингээ ойчин. За энэ нурууны нэг ийм юу гарч ирнэ. За энд бол булчмангаа дагаа сайхан ингээд энэ талд хоёр талаас нь ясаар уулзуулаад энд уулзуулчих болно гэсэн үг. За тэгж мэдээч чихний дотор талын энэ хэсэг ягаавтар өнгөөр оюулыг хайтайхан байдаг. За энийгээ цайвар өнгөөр. За энийг болохоор нөгөө юу яаж байгаа хүрээ татж байгаа утсаа хар биш өнгө оруулах их зүгээр. За энэ бас саарлын энэ өнгө зүгээр байдгийн. Борын энэ хүнд өнгө бас зүгээр байдгийн. За жоохон хөхтөө туяатаа оруулъя гэвэл ийм хөхөн зөрнөө хүндүүдийн цуглуулна гэсэн үг л дээ. Эснийхаа. За уул энэ бас ялгаагүй. Түрүүний хэлжсэн уул татна. Энэ нэрөөсөө манайх ангицсан байгаа. Ингэж ойчоо 3 өнгөн явахгууд нь бүр багтаах гад энэ ч бүр ингэ зовцсон. Ойцсон байлээ тэхгүй шүү. Энэ зүгээр танаас чиглэмж өгж байгаа болохоос энэ танаас ерөөсөө хамаагүй. Гадна талаасаа л булчингаа барай явчихна гэсэн үг. Хөөгөө явчихна гэсэн үг. Цайвар өнгө, дунд өнгө, хүнд өнгө. За энэ минь ерөөсөө энэ лүү орох нь хамаагүй шүү. Энд чинь дараадаа л явчихна. Тэгээд яг дараалуулаад нөгөө өнгөөс онгол татгсээр гад энд ингэ дуусгачихна шүү. За тэгэж явна гэсэн үг шүү. Уул. За би үүлийг түрүүн хэлсэн тийм ээ. За дангаар явах гэж байгаа бол бас хөрхэн алтан утас хэрэглэж болно. Одоо нөгөө 3 дагнаас мөнгө битүүлэхгүй нь шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол нөгөө нэг хөх хөнгийнхөө утсаар ороогоод саата утсаараа даруул. Энэ саата утас даруул их хайтаа хам гоё харагддаг шүү. Нарийнхаа зураасаа гэсэн. Тэгээ нэг ийм гялтгансан үйл гарах нь шүү дээ тийм ээ.
дан утсаар дэж болно бас хөрх харагдана. За энэ дээр бар бол улбар шарын одоо усамлаар явна. За тэгээд юу гаргадаг хүмүүс маань бол бас гоё өнгийг хэрвээ ингээд юу яа гэвэл нэг өнгөөр оёхгүй эдэр гэдэг юм бол нурууны энэ хэсэг маань өөрөө нөгөө нэг жоохон хүнд өнгөт байдаг штэ тийм ээ. Тэгэхээр нөгөө за улбар шарын хаана байна. За ингээд яг энэ улаан өнгөөрөө ч юм уу улаан хүрэн өнгөөрөө ч юм уу ингээд юу гаргачих болно. За ингээд хараасаа илүү хөрөндөө улаан хөрөндөө бас хоёул харагддаг юм. Бор байсан ч болж байна. Тэгэнгүүтээ энэ хэсэг нь болохоор ингээд барчин нэг юм хүнд өнгөтэй байдаг штэ тий. Нэг энэ өөрснөө зааглана гэсэн. Тэгэнгүүтээ энэ хүртэл нэг хүнд өнгөт нэг иймэрхүү өнгө явж агаад тэгээд жоохон цайруулж болно. За нэг энэ хүртэл явж байгаа цайруулаад хэрэгжилж болно. Тэгээд тэнгуут ийшээ цайруулж болно. За энийгээ ингээд хүнд яг цээжний энэ хэсэг ч юмсаа цайруу байдаг ш тийм ээ. Энийгээ цайруулж явж болно. Тэрс утсыг нөгөө ингээд холиод явж болно. Та нар өөрсдөө зураг харах, уран зураг харах юм бол хаана ямар өнгө дуус чинь тэр газраас нь ингээд усгаад яваад иж болно гэсэн. За ингээд сүүлийн дотор тал бол цайвар өнгөө. Цайварлуулаад ингээд энэ хүртэл орчин. Энэ талаас хүнд өнгө ингээд явчихна. Тэгээ уулзах нь шүү дээ. Ингэж уулзаж явсаар байгаа энэ дотор талдаа цайвар, гадна талдаа нэг хүнд өнгөтэй гарч ирнэ гэсэн. За энэ мөн шүдийг нөгөө 100 ороогоод ярьчих болно. 100 ороохтой яг энэ дээр гарахтаа гидсийн гадагш нь гаргана. Тэгжиж нэрийг харагдаж шүү. Энэ гидсийн дотогш нь харуулахгүй гэсэн. Нурууг нь гадагш нь харуулаад хоёр өрөнгөний хувцаар явахад маш гоё цэвэрхэн гарна. За шүд бол тийм. За энэ түрүүний юу бол за эдэр бол яг түрүү ярьсан юмнууд чихний дотор талыг бас хүрхэн ягаанаар хийчих болно. За тэгээд энэ дээр хоёр өрөнгөний хувцыг ашиглаад ойсон ч бол энэ жоохон том нүдтэй байгааз ингээ ойж болно. Жижиг нүдэн дээр бол одоо яа харахгүй 100 орооход маш хэцүүлтэй. 100 орооход маш хэцүү юм байхад бол нэг бол бүр 100 орно гэж байвал маш нарийн утсаар одоо бүр 11.8-ын 100, 12.8-ын 100 гэж байдаг. Нарийн тэрийг ашиглаж гаргаж болдог, болохгүй ш болно. Маш гоё болно. За ихэнх хүмүүс маань тэгж чадахгүй учраас за энэ том ийм объемтай юмнуудыг бол саяч ашиг битүү хатах юм бол болон юу хоёрыг хамт холсруулж олсын ичрийг хослуулж хийвэл их тахаа. За хүмүүс нөгөө бар арслангаа би түрүү өнгийн хэлсэн тийм ээ. Бараа одоо аваачаа зарим хүмүүс өөр өнгөөр очсон байдаг шүү. Тэгж болохгүй шүү. Хөнхтэй бар гэж юу байхавд тийм ээ. За тангаар луу хоёр бол ерөнхийдөө нөгөө нэг олон янз бүрийн өнгөний хослууд байдаг. За та бүхэн яаж хармаар байна вэ гэхлээр хангард гээд интернетээс хайгаад үз монгол хэлээр за англи бол гаруда гэдэг. Гарудагаар нь хайх юм бол за Asian буюу Аз гаруда гэж хайгаараа. Яагаад тэгэхээр нөгөө энэ луу одоо юу бол Европт ч байдаг, Азад ч байдаг. Тэгтээ нөгөө юу нь бол харьцангуй нөгөө Аз чиглэлийн луунууд л да эднэр бол Монгол луу ер нь Аз бүх төрлөнд байдаг. Тэгэхээр өнгө харъя гэвэл тэнчнээс харж болно. За ингээд уул усад дээр бол амархан сая хэллээ. За луу хангар дээр могоо бол бор өнгөтэй байж болно. Нэг бол ногоо өнгөтэй байж болдог. За энэ нарийн хилэн дээр бол ерөөсө түрүүний олсон ирч ашиглаж их хайтайхан 100 ороогоо хэрэггүй шүү. За олсон ирч маш их гоё болдог. За энэ дээр нөгөө нэг могооны нүдэн дээр нөгөө нэг цэг хатгалт хийж болно. За би зарим тохиолдолд хар өнгөтэй шүр үйдэж сувс байдаг шүү дээ тийм ээ. Нарийн сувс тэрийг хэрэгжилчих болдог. Нэг ширхэг сувс хэрэгжилчих болно. За ингээд гаруда чинь энэ хан гарчин их олон өнгөтэй. За та нар өнгөө бол та нар сайн хараарай яаж ийх үү гэдгийг. За одоо мэдээж энэ дээр ингээ хүрээ таталт ингээ явагдана. Энийг өөрөөс нь өөр өнгөөр харуулж байгаа учраас хүрээ ингээ татаж болно. За жишээ нь улаан гидстэй цагаан цээжтэй байх гад байвал за энийг улаанаараа ингэж яваад энэ цагаа өөрөө автоматар гараад ирэх учраас бас заавал нөгөө энэ дээр нэг хайхтар хүрээ татах гадах бас шаардлага харагдахгүй байж болно. Хүрээ татсан ч болно, татахгүйсэн ч болно. За энэ дээр бол хайрс бол ерөөхдөө хөнгөнөөс хүнд рүү явбал бас их зүгээр. Ингээ энэ юу яхана шүү тийм ээ. Хүнд өнгө явлаа, хөнгөн дунд өнгө явлаа, хөнгөн өнгө явлаа. За нэг бол хөнгөнөөс хүнд рүү ч явсан болно. За энэ айлч зааг та нар хэрэгэлсэн болно. Энэ бол амархан. За энэ хөх өнгийн жишээ нь далавч ингээд хэрэглэх гэж байгаа бол энэ бид нар ингээд нөгөө зардсан штэ. Зарим хөх ингээд утас 8 центр утас гэдэг. Тэгэхээр нөгөө ихтэй хурц харагдуулахын тулд
эхлээд энэ нөгөө хөх өнгийн утсаараа яг энэ хэсгийн хэлбэрийг очих нь шүү дээ. Тэгэнгүүтээ дараа нь энэ хөхөө нэг ялгаруулахгүй харагдуулахын тулд энэ номингоор явчих болно. Тэгэхээр нөгөө хөх номин хоёрын чинь өнгө нь их айхтар нөгөө бие биеийн лугуу хөрхөн уусаад тэгтээ заагтай гэдэг нь харагдана энэ дээр. За мэдээж энэ далавчны өнгө энэ хайрсны өнгө хоёр ижилхэн байх хэвээр. За энэ үсэн дээр бол түрүүн хэлсэн яг ялгааг нөгөө аргачлаа хэрэглэн задгаа дэмчин задгаа гарна л хэрэглэнэ гэсэн үг байна шүү дээ. За ингээд яваад байх нэ гэсэн үг. За энэ хан гарчин бас их юу шүү дээ. Тийм ээ чимэглэл ихтэй. За чимэглэлүүдийг ерөнхийдөө бас алтан утас оруулга хийвэл их гоё болдог алтан утас. За энд шүр хатгаж бас болно. Хөөрхөн юм оруулга хийж болно. За тэгхгүйгээр юм одоо яг энэ хэсгүүд дээр болвол хөөрхөн юм алтан утасны оруулга хийж өгч болвол бас их маягтай их айтайхан болдог. За өнгийг бол би түрүүн хэлсэн тийм ээ. Өөрснөө ирэлхийлж хайх хэрэгтэй. Хүний одоо ойсон юмнаас будаа битий дээрээ дараа нөгөө та нарт хэрэгтэй нэрээ эн чинь ийм бэ өнгөтэй байвал гоё юм байна гэ. Заавал хүний юм дуурайх гэж бол оролдох хэрэггүй шүү. За би түрүүн хэлсэн тийм ээ. Монголоор хан гард гэж хайж үзээрэй. Англиар гаруудаа гэж хайж үзэж болно. За луу болоо би бас төрөл бүрийн өнгөтэй л дээ. Улаан луу, шар луу, ногоон луу, хөх луу, бор луу гэл ерөөсөө маш олон янз. Ер нь бол одоогийн байдлаар бол луу хан гардыг бол нүдэр үтсэн хүмүүс бол байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нийтлэг янз бүрээр л хийгддэг. За тэгэхээр лууг бас луу гэж дөрвөн хүчтний луу гэж Монгол кириллээр хайж болно. Asian Dragon гэж бас хайж болно. Dragon. Тэгэхгүй бол нөгөө Dragon гэдэг хайнгууд чинь нөгөө Европ бусад бүх орнуудын хамтаа холилдоо гараад ирчин. Аль болох Аз руугаа чиглүүлж байгаа учраас за луу бол бүх газар бий. Хятад, Солонгос, за Таиланд, Япон гэдэг. Эсвэл лууны бүх төрлүүд бай. За өөр таалагдсан өнгийг гаргаж ирээ тэрэн дээрээс бол оёж болно. За мэдээж бас саа хэрэглэж болно. За ер нь бол ингээ хэрвээ энэ дөрвөн хүчтэн дээрээ саа хэрэгэлсэн, нэгэндээ саа хэрэгэлсэн бол аль болох дөрүүлэнд нь саа хэрэглэх гэж оролдоорой. Тэгэхгүй бол нөгөө саа чинь хүчтэй нөгөө нэг шар саа чи хүчтэй өнгө учраас энэ хоёрын гэлтгнаад байдаг доотлолтой хоёр амтан гэлтгнахгүй байвал бас жоохон онц ш дөрүүлэн дөрвөн талтай жижиг саануудыг оруулж ирээд жигд саа дөрвөн амтанд орол их хайтайхан шүү. Тэгэхгүй бол хан гардаа нөгөө гойчоод энэ саа хийхгүй болонгууд чинь нөгөө холоос харагдаж жоохон тийм болчдөг. Тэгэхээр саага бүгдэнд нь л хэрэглүүл их хайтайхан гэсэн үг. Жишээ нь үүлэнд нь саага хэрэглэсэн бол бүгдэнд нь үүлэнд нь саага хэрэглэнэ гэсэн үг байхгүй. За хайрс дотор энийг бас манайхаа луун дээр маш сайн могоо хоёр дээр анхаарах хэрэгтэй. Энэ нуруунд энэ дээдлд байгаа энэ юу явж шүү дээ. Сэрвэний хэсэг энэ явж энэ. За ингээ нөгөө луу чин тойроод мөлхөө хэсэгт нь болохоор энэ хараа өөр штэ. Энэ мөлхөө хэсэг энэ дотор орж ирж байна. За энэ мөлхөө хэсэг чи энд явж байна. Энэ. Тэг хүмүүс нөгөө анзаарахгүй ингээ ойчдаг. Тэгэхээр эхлээд та нар луугаа хар ямар ч лууг та нар хараарай. Мөлхөө хэсэг нэг өөр өнгөтэй. За энэ гадна талын сэрвэний энэ нөгөө нэг хэсэг бас нэг өөр өнгөтэй байдаг. За энэ сэрвэний өнгөтэй хэсэг нь болвол яг энэ өнгөтэйгээ бас ижилхэн байдаг. За энэ ингээд дотор талын энэ мөлхөө хэсэг чинь энд явж байна харж байна уу та нар энийг ингээд энэ мөлхөө хэсгийн хэсэг явж байна шүү дээ тийм ээ. Энийг зурган дээрээс маш сайн анзаарах хэрэгтэй шүү. За ер нь бол сайн явал зургаа засаж бас сурах хэрэгтэй. Зарим хүмүүс зураг засчдаг, засаад ойчдаг хүмүүс бас байдаг, бас болно. За энэ болохоор нөгөө нэг галын хэсэг явж байна. Энэ дөрвөн хүчтэн бол ерөнхийдөө их аюул да. Амархан дүү дөрвөн хүчтэн. Анх сурах гэж байгаа хүмүүсээ энэ дөрвөн хүчтэн бас их гоё болдог. За тэгээд энэ юу вэ штэ лууны энэ юу вэ? Ивэр байна тийм ээ. Энэ лууны ивэр. Эндээс ялгаж харах хэрэгтэй. За энэ хан гардын энэ тараа бас ивэр явж байгаа хэрэгтэй. Энэ хараа ивэр явж байна. Энэ ивэр явж байна. За энэ өө чихний хэсэг ингээ ороод ирсэн. Харагдаж байна тийм ээ. Энэ дээрээс энэ чихний хэсэг орж ирсэн. Ялгаж салгаж харах хэрэгтэй шүү. Энэ хөөрхөн юм сахалны хэсэг явж байна. За энд муу ялгаагүй энийг бүгднийг та нар ингээ сайхан ямар өнгийн олоо явах гэж байгаа тэрүүгээрээ жишээ нь одоо юу гэдгийг хөх өнгийн луу явах гэж байгаа. Гэтэ ийм цайвар өнгийн хөх өнгийн луу явах гэж байгаа бол хүрээгээ дандаа энэгээр оён. Гэтэ хоёр өөр өнгийнхээ уцаараа оёх шүү. За энэ дээрээс хоёр өөр өнгийн уцаараа ингээл оёод яваад эхлээд бүх нөгөө зураасуудаа гаргачихна гэсэн үг. Тэгээл битүүлэг явна гэсэн үг шүү дээ тийм ээ. За энийг бол мэдээж ингээд дандаа булчин дагсан хэлбэрт орж ирнэ. Ингээд ямар өнгөөр оёмоор байна. Тэгж за хөрхөн тусгал өдрө оруулъя гэвэл сүдэр мөдөр оруулж ирээ гэвэл одоо жишээ нь энэ өнгөөр явж ийсэн дотор талын энэ хэсэгт нь цайвар өнгө ч юм уу.
За жоохон зургийн мэдрэмжтэй хүмүүс бол бас тэгж байж болно. Хүмүүсний энэ хэсэг цайвар ч юм уу байж болно. Энэ хэсэг цайвар байж болно. Ингээд. Тэгээ тэр нөгөө зураг маш сайн та нар өөрснөө харах хэрэгтэй шүү за. Тэгээд энэ дээрээс бол гараад ирчнэ л гэсэн үг. Ер нь бол ийм манайханд одоо амтаа ойцсон сурцсан улсууд бол хээгээ ойхороо бөө хээчээстэй аюу хэцүү амтан чинь нэстэ аюу амархан юм байна гэд. Тэгээд яваад идэг бас гоё л доо. Нөгөө нэг юмыг оёад тахгүй нөгөө олон юмыг оёхлоор чинь бас сонирхолтой байдаг. Дандаа нэг юмыг оёад тахаар бас заримдаа залхуурах тийм тохиолдол бас байдаг. За энэ 8 дахил дээр бол гол анхаарах юмнууд бол юу вэ гэхээр хадагны хэсгийг түрүүн би нөгөө заасан шүү дээ. Яг тэр хадагны хэсгээ хэрэглэх хэрэгтэй. Энэ наас цаашаа гарч байгаа энэ нөгөө нэг дотогшоогоо ингээд энэ хэсэг чинь болохоор ингэцэг хэсэг байхгүй юу? Ингэцэг хэсэг байхгүй ингээд хадагны ингэцээс. Тэгээ тэрийг сайн анзаарах хэрэгтэй. Тэгэхээр эн чинь нэг жоохон өөр өнгөтэй байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За энэ хадагны энэ хэсэг аль нь хаашаага гадагшаага гараа дотогшоогоо гарцсан бэ гэдгийг нөгөө нэг бас сайн ажиглах хэрэгтэй шүү заяа. За тэгээ тэрэн дээр энийг бол за домп мэдээж бор өнгөтэй байж таараа тийм ээ. За энэ бадамлын хоол ихэвчлэн ягаан өнгөтэй байдаг. Ягаан өнгөдөө роза ягаан өнгө оруулж ирдэг. За энэ юунууд дээр бол ногоо өнгө орж ирнэ мэдээж хөх өнгөөр аяхгүй тодорхой. За суур өнгө бол ерөнхийдөө бол цагаан шар өнгийг бол ихэвчлэн оруулж ирсэн. За бадамлын хоол хэсэг бол хүмүүс роза ягаанаар ихэвчлэн явагддаг. За тэгэхээр та нар ялангуяа одоо гандан эдэр ч юм уу хэд эдрээр орохдоо энэ одоо 8 дахилууд маш их энэ тийм зурагдсан байгаа. Бас тэрнээс санаа авч болно. Нэг бол манай нэг уран хатгамбал embroidery сургалт гэх тэрний пэйж хуудсан дээр бүх зургнуудыг өнгөөр нь оруулсан байгаа. Айгүй олон төрлийн зураач нарын өнгө оруулсан зураг байгаа. Тэрийг харж болно. За нэг бол нөгөө юун дээрээс вебсайтн дээрээс 8 дахил гэж хайж болно. Нэг бол 8 auspicious symbols гэж англи хэл дээр байдаг. За тэгээд хайж бас болно. Төвдүүдийн маш олон төрлийн юмуд гарч ирнэ. За энэ загас төрөв бүүн ялгаагүй хайс энэ бол нөгөө ерөнхийдөө 8 дахил маань ойход маш амархан дуу байгааз тийм ээ. Ийм том хайрстай учраас тэгээ очиж болно гэсэн. Энэ бол зүү ороогоо л явчихна. Хоёр өрөнгөхийн хугацаар зүү ороогоо одоо ийм алтдаг шаргалтай ийм юу байх юм бол энэ юугаараа яах нь шүү дээ тийм ээ. Улбар шараараа шар өнгийн загсыг ч улбар шараараа дарна. Энэ шараараа ороно гэсэн үг. Тэгэл ингээд эхлээд бүх ингээд юмудаа зураасуудаа татчих. Улбар шартаагаа ингээ хойлоод тэнгуүтээ шараараа дүүрчихнэ гэсэн үг байхгүй юу? Энэ хаан дүүрэн тэндэн дүүргээл ингээ явчихна гэсэн. Энэ жижиг хэсгүүд дээр бол нэг зүү хатгаал ороогоо явчихна. Тэр нэг цэг хатгалт маш их юм дээр хэрэг болдог. Юм жижиг сажиг юм дээр хэрэг болоод байдаг шүү. За энэ загсын нүдийг бол миний ойлгож байгаагаар бол аль болох юу хийчихвэл бас зүгээр. Нэг энчээ нэг хатгалт хийгээд тийм ээ нэг хар нөгөө нэг зүү ороох нь шүү дээ. Нэг ийм зүү оролт хийнэ гэсэн үг. Тэгтээ жоохон томхон зүү ороочно гэсэн үг байна шүү дээ. Эндээ тааруулаад нөгөө нэг жижигхэн зүү оролт хийгээд байх шаардлага. Жоохон томхон зүү ороогоод тэгээд энэ юугаа болохоор цагаанаар жоохон бүрээл тэгээ гарчна гэсэн. Битүү хатгамал хийгээ гарчна гэсэн. За битүү хатгамал хэрнийг хайгаад ах юм байхгүй жижигхэн юмыг бол гарах чинь. За битүү хатгамлаа хийхдээ гол анхаарах юм бол ийм байдаг шүү. Энчэн зүүгээ хатгсан бол энтэн дуусгана. Яг энчнээсээ дахид зүүгээ хатгаад ийш ингээл дүүргээ яваад идэв. Нэг талаас нэг цэглүүн ингээд дүүргээл тэгээ явчихна. 2 3 хатгаад дүүрчин. Амархан. Нэг их бол хүнд биш. Та нар өөрсдөө туршиж үзэх хэрэгтэй. Мэдээж юмыг туршиж үзэхгүйгээр шууд хийгээ сурчна гэсэн юм байхгүй. Тийм ээ? Бид нар ч маш олон жилийн чинь хөдөлмөр сурж тэгжиж хийж байгаа шүү дээ. Тэр туршлагаа биднэрт ингээд та нар зааж өгч байгаа. Хараа илүү хурдцтай болно л гэсэн үг л дээ, тийм ээ? Гэтэ заавал та нар өөрснөө туршилт хийж үзэх хэрэгтэй шүү. Жижигхэн даавн дээр хамаагүй яг яаж хийвэл гоё юм гээ нүд ингээд сайхан айтах ингээд жижигхэн зурж агаад нэг талаас нь хөөгөөд ингээд дүүрчихнэ шүү дээ, тийм ээ? За тэгэж болно гэсэн үг байна. За энэ 8 дахлын өнгийг бол ерөөсөө би нэг юм баян хэлдэг тийм ээ. Хүний ойсон юмыг бити хараарай. Аль болох зураач нарын уран зурсан зургуудыг маш сайн хараарай. Тэгэхгүй бол зарим хүмүүс буруу одоо ойцсон, буруу өнгө гаргацсан байдаг шүү. Одоо энэ лава маваг бол хөвчлэн цагаан өнгөөр нөө оёх хэвээр. За эсэргээрээ одоо юу гэдгийг шал өөр өнгөөр бол ойцсон тохиолдол бас харагдаж л байдаг. Тэнгүү тэрийг яг дөрөөгөө ойчдаг манайхан. Цагаан бол лава бол цагаан лава гэх бүр угаасаа нэртэй штэ. За цагаан дээр цагаан гарддаг учраас бид нар бол аль болох хөнгөн хамгийн шар өнгийг өгдөг. Одоо энэ хамгийн цайвар энэ өнгийг ч юм уу тийм ээ. Цагаан дээр гарахгүй бол ийм өнгө өгдөг байгаа шүү. За.
За дараагийнх дээр нь хэдүүлээ юу лээ. За одоо ер нь бол техникэд аргачлууд бол яг нөгөө хууч аргачлуудаараа л явна гэсэн. За энэ дээр бол нөгөө нэг 100 ороосон ч болно. За энэ ингээд ногоон зүлэг 100 ороод. За тэгэнгүүтээ энэ дээр нөгөө нэг дээш нь болохоор 100 ороодох шаардлага байхгүй. Ингээд нэг талаас нь татаал энд нь дуусгаал энд нь татгаал энд нь дуусгаал юм нэг битүү хатгамал руу марк юм ингээд нэг шиг ингээд хичиж болно гэсэн. Айгу амархан л та. Тэгэл гарч ирсэн. Доотлын хэсэг 100 орооч нь шүү дээ. Дээдлийн хэсэг энэчнээс нь нуцаа гаргаж ирээд энд нь хатгах чинь. Энэчнээс нуцаа гаргаж ирээд энд нь хатгах чинь гэсэн. Ингээл яг юм дээр нь гаруулж ирээд яг нэг юм шүтжил шиг юм гарна гэсэн үг. Тэгээ өнгийг яаж хийж дам ногоон өнгөөр хийж болно. Ногооно холиод чийж болно. Дандаа нэг юм чиглэлийн өнгө вэ гэж байхгүй шүү дээ. Байгаль дэлхий чи өөрөө маш олон өнгөтэй учраас тэрийг та нар зохиомжлож хийж болно гэсэн үг. За энэ дэр хөөрхөн ингээл 100 орооч шүү дээ. Нэг дангаас 100 ороотой хоёр өөр өнгө уцаар орооч чинь тэнгуүч хөөрхөн гараад ирж шүү дээ тийм ээ. Ягаа нөгөө ягааныхаа хүнд өнгөөрөө дараал ингээд нэг л 100 ороочих нь шүү дээ. Тэгэхээр чи хөөрхөө юм нарийнхан судалтай юм гараад ирнэ гэсэн. За заан бодол хөвчлэн бол саарл бас хийцэн байдаг. Саарл хийхдээ хихгүн саарл бас авмааргүй байна. Манайхан бас заримдаа хүнд саарл авцсан байдаг. Одоо жишээ нь эний хүндийн энэ саарл. Тэгэхээр бас жоохон онцгүй болчт юм аа. Аль болох энэ саарл өнгийг ашиглуул зүгээр. Нэг бол цагаан өнгийг ашиглуул их зүгээр. Энэ цаан дээр. За нөгөө нүд бол түрүүн бүр тавтан хэлж байгаа тийм ээ. Юугаа яачин юураа явчин гэсэн үг шүү дээ энэ хэсэг чинь. Осын ирчээр явчин. За энэ дээрээ бол ингээд хараараа яг нэлийн том нүд байгаа учраас хараараа ингээд нөгөө нэг хатгах чинь энэ талын цагаанаараа хатгах чинь. Юу нь эхлээд нүдэ хатгаад орчуулах зүгээр байдэн шүү. Дараа нь ингээд битүүлгийн их амар байдیں۔ За энэ ус явж штт тийм ээ. Ус түрүү хэлсэн. Хоёр өөр өнгөөрөө яваад за ингээд явна гэсэн үг. Хоёр өөр өнгөөрөө яваад. За ингээд нарийн гараад ирнэ. За усны урсгал донд ингээд өнгө солигдож болно шүү дээ тийм ээ. Цэнхэр өнгийн усын өнгийг солиод иж болно. Яа заримдаа нөгөө тусгалт чинь наран тусгалт цэнхэр өнгө чинь маш олон янз харагдаж шүү дээ тийм ээ. За энэ цэнхэр хоёр өнгийг одоо явах нь шүү дээ. Энэ хоёр цэнхэр усны дээдлийн долгионы өнгө чинь хоёр өөр харагдаж байгаа. За тэгэнгүүт чиний дээдлийн хэсгийн ч юм уу нэг энэ өнгөөрөө ингээд цайвараа явж итэл дараа нь ингээд дундуур нь энэ өнгийг оруулж иж болно шүү дээ. Арай гүндүү нүг гүн хэсэгтэй нэг юм тэнгүүд голын наатлын хэсэг нь болохоор юм цайвар өнгө. Ингээд явж болно. Тэгээ энэ хоёр өнгө ч хоёул хэрэгтэй байгааз. За тэгэж за уул бол ойлгомжтой. Төрөний хилдэг шиг энийг бити та нар анзаараарай гэж би хэлсэн тийм ээ. Энийг бити анзаараарай. Гол нь энэ нөгөө үндсэн энэ баримжаа чинь маш их чухал шүү. Тэгээ энийгээ тавтаал ингээд энд юу н дуусна шүү гэдэг санаа гэж өгсөн биз тийм ээ. За дуусгүйсэн чинь энийгээ битүүлгээд ингээд бүр дүүргчих болно. За тэр бол та нар өөрсдөө ч хувийн асуудал. Яаж ямар ч битүүлэг хийвэл зүгээр. Манайхан зарим болохоор энийг нэгээр нь ойчоод дахиад энийг нэгээр нь оёод энийг нэгээр нь ойцоо онцгүй харагддаг шүү. Тэгэхээр аль болох битүүлэг явал зүгээр юм жижигхэн юмыг бол гэс битүүлчих та маш хурдтай гарна гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ мэдээж үүл цэнхэр өнгө би түрүүн хэлсэн тийм ээ. Ингээд үндсэн өнгө явлаа. Ингээ хоёр дахь өнгө явлаа. Эний доторхыг нэг ингэх гээд ах шаардлага байхгүй. Энэ нөгөө гурван өнгөө гурвуулгын явж идэл чинь энэ өнгө чинь дуусаа дахиад дотор тал нь нэлээд зай гарч штэ. Тэнгүүд нь дахиад явах та нэг өнгө тавтчих болно. Тэгээ энэ чинь автоматар ер нь иймэрхүү завар гараад ирнэ л гэсэн. Яг энэгээр нь хийсэн ч болно. За энэ юу бол навчийг бол мөн ялгаагүй ногооноос хүнд рүү оруулж болно. За би номын ногооноос авчих. За ингээ цайвраараа ингээ очих нь штэ тийм ээ. За энэ жижиг сажиг юмыг бол ингээ сийгэл заавал энэгээр ноёд авахгүй ингээд айтах ингээд очиж болно гэсэн ингээд цайвар. Тэгээ дараагийн өнгө явлаа. За ингээд дараагийн хүнд өнгө явлаа. Тэгээ энэ хэсгийг болохоор нэг хөөрхөн ягаан өнгөөр жимсийг нэг ойчихгүй тийм ээ. Ягаан өнгөөр энэ хэсгийг нь ойчих болно. За тэгэл энэ ногооноор ингээд за эсвэл бол дан энэ өнгөөрөө хоёр өнгөөр явсан ч болно. Их хуцдах гад байна, хүнд болох гад байна гэвэл энэгээр ойчих болно. За сармагчин мэдээж бор өнгөтэй. Тэгээ хөөрхөн энийгээ бас нөгөө та нар сайн амтан судлах хэрэгтэй. Аль биенийх нь тэрүүгээр нэг юм цагаан дуу ийм нэг бүгдийн нэг бор өнгөөр биш. Нэг зарим нэг хэсэг нэг юм цайвар харагддаг шүү дээ тийм ээ. Яг нэг цээжний хэсэг цайвар байдаг шүү дээ тийм ээ. Бор өнгөө явж байгаад нь харж байгаад ойролцоогоор энэ хавьд нэг жижигхэн цайварлчиж болно. Цайвар өнгө оруулж болно. За энийг хөөрхөн ингээ хөнгнөөсөө хүнд рүү ингээд оруулаад энэ ягаан хэсгийг ингээ оруулж болно. За эдгээр бол ер нь битүү хатгамал хийчүүлэх зүгээр дээ. Олсон ирч хоёр бараг явчихад л дүүрчээр харагдчихэв. За мэдээж туулаа бол цагаан өнгөөр хийдэг, ягаан өнгөөр хийгээд идэг. Бас аль аль нь л болохоор харагддаг.
хөрхөн бас ягаан оруулсан байдیں۔ Гэтэ дандаа хүнд биш цайвар өнгөний асуудал хэрэгжиж байгаа. За энэ тактал гэж байгаа. Тактал бол биш юм. За энэ дээр болохоор ерөнхийдөө нэг тийм хөх талын, цайвар хөх талын өнгөнүүд орж ирнэ. Хүнд хөх өнгөөсөө илүү цайврын ийм ус сулууд их хайтаахан болдог байгаа шүү. За мэдээж нөгөө зааны нөгөө сүүл тийм ээ яг ингэж явж байгаад энэ үсний хэсэг түрүүнийх шиг ширхэг дагаж явна. Энэ хүртлээр нэг өнгөөрөө очих нь шүү дээ. Тэгээ энэ чирээс нөгөө хоёр өөр өнгөөрөө явах нь шүү дээ. Яг энэ хэсгийг нь. Тэгээ нөгөө үсний ч хэсэг гараад ирнэ гэсэн. Залхуурахгүй явна шүү. Нэг өнгөөрөө яваад яахгүй залхуурахгүй шүү. За энэ дээр мэдээж хөөрхөн алтан утас оруулж бас хөөрхөн л харагдах юм байна. Яг энэ хэсэг дээр нь алтан утасаараа дараад ингээ очивол. За энэ дээдлийн юуг бол ямар ч өнгөөр ойж болох нь шүү дээ тийм ээ. За ингэж гарах нэ. За мод бол мэдээж манай хашууд дан бороор ойцсон бас байдаг болно. Мэдээж бор өнгө чинь бас их олон янз шүү дээ тийм ээ. Бод чинь зарим хэсгэнд ингээд сүүдэр мүдэр ингээд гарчин. Тэгэхээр нэг өнгөөр биш хөөрхөн ингэж явж байгаад нэг өөр өнгө оруулаад энд нэг өөр өнгө оруулаад ингээд зарим хүмүүс ингээд нэг өөр өнгө ингээд оруулсан байдیں۔ Бас их хөөрхөн харагдана. Яг мод шиг. Тэгэхээр та нар бас мод сайн судлах хэрэгтэй. Энэ сүүдэр талдаа яаж харагдаж, наран талдаа яаж харагддаг гэдгийг хараад тэгээд ингээ бор өнгө холиод ингээ оёл нэг өнгөөр биш. Тэгэхээр жоохон уйтгартай байгаа тийм ээ. Мод бол нөгөө яг эн чинь бол цайвар өнгөтэй хэвээр эн чинь ийм өнгөтэй хэвээр гэсэн юм ерөнхийдөө бараг байхгүй. Тэгэхээр модны тэр юу сайн хараараа. Тэгэхээр гараад ирчнэ л гэсэн юм дээр. За мөн тойрог түрүүн бас хэлсэн. Ялгаагүй яаж хийх вэ гэдэг ямар ч тийм юугаар хийж болно, загвараар хийж болно гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За ер нь л тэр хоёр утасны арга бол маш хэрэгтэй шүү. Маш хэрэгтэй арга. За саяын FT4-өөс за энэ FT4 бол ер нь нэлээд одоо анхан шатан сурж байгаа хүмүүсд бол маш шайтаахан. Саяын жижигхэн ажилбар аяг ихтэй байгаагаас тийм ээ. Гэтэл энэ FT4 бол нөгөө анхан шатан дээр нэлээд хөөрхөн гарч ирнэ. За энэ ингээ хөөрхөн дундаа нэг цэг тавьчихна. Энд нэг цэг гаргачихна. Цагаан цэг гаргачихна. Тэгэнгүүтээ энэ хараа ингээд ойчно. Ингээд цагаан цэгээд нэг цагаан цэгээ нөгөө түрүүний цэгийн хатгалт хийж штэ. Тэгэнгүүтээ тойруулаад хараараа ингээд нөгөө нэг 100 орооч. 100 ороочихно штэ. За тэгэнгүүтээ энэчнээс нь болохоор энийгээ хідүүлээ сайхан олсон ирч явуул их зүгээр их гоё болдог ш. Олсон ирчээр ингээ хөөрхөн явчихна. Энийгээ. Тэгээ нөгөө цагаан 100 хатамлаа хийн. Цагаанаа энэчнээс аваад энд дуусгаад ингээд энэчнээс нь аваад ингээд хатгачихна гэсэн үг шүү. За. Тэр давхарлаа хатгасан ч болно ингээд битүү хатгалтаа хийчихнэ л гэсэн үг. За энэ яг түрүүний FT4 амтны юм дээр бас энэ хөөрхөн хараа та нарын чихний доторх нь юм хөөрхөн ягаан өнгө орол бас зүгээр ягаан өнгөдөө нэг энэ өнгө бас их гоё байгаа гэдгийг улааны ус бол юм. Манай энэ өнгө чихэнд их гоё айтайхан малтцтай харагдаад идэв шүү. Энэ өнгө. Тэг хөөрхөн ягаанаараа энийг ингэж оёод тэ энэ хэсгийг нэг өнгө бол гоё цав цагаан зам бас гоё харагддаг шүү дээ. Тэгээд цав цагаан заана хар өнгөөр битүү хүрээлээрээ. Хар өнгөөр битүү хүрээлээрээ та хэд маань. Хар өнгөөр хүрээлэхээр амар муухай хурц болчтой шүү. Тэгэхээр нөгөө энэ бор юм уу хүнд өнгийн бор ч юм уу тий. За эсвэл бол бүр цагаан өнгөө бүр даашаа бүр ийм бүр цайвар ийм ягаанаар ч ингэж хүрээлж болно шүү дээ энүүгээрээ. Энүүгээрээ жижигхэн юм гоё гаргачих болно. Заавал ийм хоёр өөр тод өнгийн байх гадаггүй шүү дээ. Хөрх юм цайвар өнгөөр гаргачих болно. Тэгэх юм бол нэг юм цагаан дээр юм ягаантай усалтай. Жохон цэнхэртүү харагдуулмаар байвал хөрхөн зураас юм цэнхрээр очиж бас болно. Тас хар өнгөөр л битээ хоёроо. Тас хар өнгө бол энэ нүдэнд хэрэгтэй шүү болно. Утасны нүдэнд эднэрт хэрэгтэй. За эн чинь нөгөө түрүүнийх шиг хөх өнгөтэй тий. За энэ хээг бол манайхан яаж гаргаж болно. За нэг эмэгтэй бол хөрхөн 3 дагнасаар цайвараасаа ингээд оруулаад дуусгацсан билээ. Бас их хараг гоё харагдаж байсан. Нэг эмэгтэй бол алтан утас, саата утас хоёрыг оруулсан байсан. Бас мөнгөлөг алтлаг хоёр утсаа оруулсан. Гэхдээ энийг саа дараад хийсэн байсан. Жишээ нь одоо юу гэдэг юм мөнгө, алт ч гэдэг юм уу. Ингээл яваад ахна штэ. Ингээд ингэсэн байсан. Гэхдээ 100 ороохгүйгээр саа дарсан байсан. Энэ саа дарчлал баасан байгаа. Тэрийг эргэж хараарай. За энэ FT4. За энд FT4 биш. За энэ юу 8 шарга. За 8 шарга бол одоо амархан болсон байгаа зү тийм ээ. Би нөгөө хамгийн хүндээсэн заасан учраас та хэдэд байна.
За энэ нөгөө юу бол ойлгомжтой. Үүл нөгөөх загвараараа явна. Уул нөгөө загвараараа явна. За энэ ч нэг хатгалтал тэгээд энэ ч нөгөөдхүүдээ хийн. За энэ үсийг ингээд бид нэг өгсөн бол ингэж оёхгүй шүү. Манайхан болохоор ингээд ойцсон байгаа байхгүй. Ингэж оёод дахиад ингээд нөгөө нэг хээшх ингээд натш одоо юу гэдгийг ойд юм уу? Цэцэг ойдог шиг ойцсон байгаа. Тийхгүй. Яг түрүүний миний нөгөө хилдгээр дараалсан ингэж явах нь шүү. Хоёр өрөнгөөрөө хаан дуусган тэнд нь ингээд дуусгана. За эн чинь ингээд энэ цаатлын энэ юу харагдаж байгаас туг ус гарцсан наадалт ингээд энэ амтны энийг авч ойчвол ус гэж хандуураад эн чинь ингээд цаатлын нөгөө арьс нь харагдаж байгаас за энээсээ ингээд ойх нь шүү дээ. Хөрх ингээд дараалал оёод гэсэн. За энэний талаас нь ингээд оёно гэсэн. Ингээд хоёр өрөнгөөр. Тэгээ та нар аюу гой харагданаа. Яг тэр ингээд энэ талаас нь ингээд ойх нь шүү дээ. Ингээд дуусна гэсэн. За энэ талын ингэж явлаа, энийг ингэж дуусгана. Ингэж явлаа, энийг ингээд дуусгаад байна гэсэн. За сүүлийн хэсэг дээр мөн ялгаагүй ингээд дуусгачих нь шүү дээ. За энэ ингээд шээж байгаа хэсэг биш үү тийм ээ. Зүү ороохгүйгээр шууд юу хийчихвэл бас зүгээр. Олсон ирч. Ийм нарийн юм дээр нь олсон ирч их хайтайхан болдоо шүү. Олсон ирч авчвал их зүгээр. За тэгээ нөгөө битүүлэг бол мэдээж нөгөө булчин дагдаг. Нурууны булчингаа явлаа. Гидсний булчин энд орж ирлээ. Энд ингэсэн тойрог орж ирлээ. За ингээд очин энэ бол шулуу явна. За энд ингээд явна. Энд чинь нэг ийм загвар гарч ирж шүү дээ тийм ээ нэг ийм хөргө оцгор морь гаргая гэвэл нэг ийм загвар гарч ич оёно гэсэн. За гидсний хэсгийг ингэсгээд очино. За нуруу нугалмын хэсэг ингээ гарчна. За урт шилбэний хэсэг бол ингээ гарчна гэсэн. Орон дээр ийм за хараа бүгд гараад дуслаа да. За энэ дээр за энэ дөрөв хүчтэн чинь маш олон янзаа. Энэ бас их түрүүний хэсэнд их амархан дөрөв хүчтэн ийм бас нэг хэсэг. За энэ нөгөө түрүүний хилдэг шиг яг л нөгөө загвараа дагна гэсэн үг шүү. Яг л ичлхэн ингээл яваад байна. За энэ ингээд явна. За энэ ингэж явах нь дандаа дуусгалт нь ингэж дуусгах. Үс штэ манайхан үс учраас ширхээгийн дагуу ингээд дуусгах нь штэ. За энэ дээр нэг хөөрх ингээд алтууц оруулчлаас хөөрх нь л харагдах байна. Шинэ нэг хэсгэн дээр ийм хөөрх. Ялгаагүй ногоон болно. Бас саарл утсыг хайтайхан болдог. Хар өнгийн утсыг айл болох баг гаргалтай. Бид нар хар утас өгдөг. Тэр юунд хэрэглэгддэг вэ гэхээр нүдэнд хэрэглэгддэг. За ийм хөөрхөн цагааны саарлын энэ уцаар бас хүрээ бариад очиж болно. Хоёр өөр өнгийн уцаараа нөгөө ойж байгаа шүү дээ. Гэтэ нөгөө цагаанаа нэг мэддэгдүүлэхгүй гэвэл бас энэ саарл утсыг хайтайхан болдог шүү. Энэ саарл утас бас их хайтайхан болдог. За энэ тухайн урлаачийн өөрийнх нь болвол юу байгаа? Ямар юм өнгөөр ойлгох уу гэдэг маань харагданаа гэсэн. За энэ луу шүү дээ тийм ээ. Нэг хайрстай луу хайрсгүй луу явж байгаа. Хайрсгүй луу бол нөгөө ерөнхийдөө бас их амархан л да. Манай энийг бол хайрслаж бас оёох сонирхолтой хүмүүс байвал өөрснөө хайрсалж гэсэн үг хийгээл хайрс гаргаад ингээд явчихна. За энэ бол ерөнхийдөө одоо жишээ нь хөх өнгөөр ингээд оёх гэж байгаа бол яг хээшгээ оёно гэсэн үг байхгүй. Гэтэ нөгөө гадна доторх өнгөөс хараарай. За энэ ингээд дотор талын өнгөө хүнд өнгө оройсон болвол гадна талын энэ хэсэг чинь нөгөө цайвар өнгө байх нь шүү дээ тийм ээ. За энэ дээрээс ийм цайвар энэ нуулгамны хэсэг энэ чинь харагдаж байна. Өшгөрсөн нуулгамны хэсэг харагдаж байна. За тэгэнгүүтээ энэжигээ ингээд цайвараар явсан бол дараагийн өнгө явлаа, дараагийн өнгө явлаа, дараагийн өнгө явлаа. Ингээд дуусгачих болно. Энэ бол их амархан л та ерөнхийдөө. Энэ дээр ингээд нөгөө нуулгамын өөр өнгө харагдаж байгаа энд. За энэ нөгөө яг хадарах уу хин гэсэн үг шүү дээ. Тэгээ цайвар өнгөөрөө явлаа, дараагийн өнгө явлаа, ингээд хүнд өнгө явлаа. Энэ талаасаа ингээд цайварлаа, ингээд дараагийн өнгө явлаа. За энийг өшөө өөр өнгөөрөө ингээд хийсэн ч болно л да. Ямар ч нөгөө өнгийг хөх өнгөөрөө биш өөр өнгөг оруулж болно. Зарим хүмүүс болохоор ингэж хийсэн байдаг. Нэг одоо жишээ нь энэ номин цэнхэр бол номин ногоон хоёрыг хамсруулсан байдаг. Яаж хийсэн бэ гэхээр энэ дээдлийн хэсэг нэг хөх одоо энэ номин цэнхэр өнгө орж ирэх нь шүү дээ. Доод руугаа болохоор уусаад номин ногоон орж ирж байгаа. Тэгж бас хийсэн байдаг. Ингээ хөх явах нь шүү дээ. Тэгээ уусаад ингээд номин ногоон. Тэнгүүдээ ингээд нэг ялгахаар харагдуулж болохгүй шүү заяа. Одоо энийг нөгөө номинд ингээд цэнхрээрээ очсон бол номин цэнхрийн хувцсыг эндэн дуусгаад, дараагийнх нэг ийшин дуусгаад, нэг энд дуусгаад, нэг ингэж мэнгэж дуусгаад нэг тий. Бид чинь нэг ингээд заагалцсан юм шиг харагдуулахгүй нь шүү дээ. Миний уусгах хэлбэртэй. Яг тэнцээрээс нь үргэлжлүүлээд энэ номин ногоон чи явах нь шүү дээ. Тэгээд энийгээ номин ногооноор ингээд явчих. Тэгэхээр ингээд шууд хөх ингээд номин ногоон хэрэг тэнийг харагдаж байгаа зү тий. Уусгалттай явна гэсэн үг байхгүй.
Энийгээ ингээд энэ хөхөөдөө ингээд хаана дуусгах юм? Та нар өөрснөө хараад нэг ингэж нэг шүтлээд ингээд дуусгачих нь шүү дээ. Иймэрхүү маркетаа ч юм уу. Нэг ингэс хийгээд ч юм. Олж эхлэх нь шүү дээ, тийм ээ. За ийм загвараар бас ойсон байдаг. Заавал тийм яатай загвараар биш, тийм ээ. За энэ бол бас нөгөө анхан шатнд сурж байгаа хүмүүс дөрвөн хүчтэн бас их айтаахан амархан талдаа дөрвөн хүчтэн байдаг байгаа. Тэгээ нүд мүдийг бол энэ дээр нөгөө би түрүүний хэлж исэн. Тэр цэг ашиглах хамгийн түрүүнд заасан тэр цэг ашиглахыг л аягүй сайн. Нэг тэм цоо яг эндээ тааруулаад юу цэгээ яг том хийх үү жижиг хийх үү гэдгээл гаргачихна шүү. Жижиг хийхээр бол уцаа татчихна. Том хийхээр бол жоохон томхон юу яачихна шүү. Татаал томхон ороогоол тэгэл тогтоолтоо хийгээл тогтоочихно гэсэн үг байна шүү. Тэгээ болоо. За энэ дээр ханга ард дээр бас мөн ялгаагүй энэ юунуудыг та нар сайхан яг л энэ зураасан сайхан гаргаж өгчтэй. Гэтэ би түрүүн хэлсэн дахин хэлсэн хар өнгийг хүрээ битгий татаарэ. Аль болох тийм нөгөө нэг борын өнгө нөгөө тэгээ хүнд өнгөнүүд нэг бол цайвар өнгөнүүдийг бол ашиглаж болно шүү. За ингээд ерөнхий өнөөдрийн миний зааварчилгаа дууслаа. Та хэд маань ингээд одоо ингээд оёмоор санагдж байгаа хүмүүс байвал тэгээ маргааш хурж ирээд бэлтцээ аваад ойж болно. Өнөөдрийн миний зааварчилгаагаар бол та нар аягүй хэм сурсан байх гэж бодож байна. Тэгээд яг энэ сая чи миний хэлсэн арай амархан гэдэг энэ дөрвөн хүчтэнгээс дөрвөн одоо эвтэй дөрвөөс юм уу аваад ингээ хэрэглэж болох байгаа шүү. Ингээ ойч боломжтой болж байна гэсэн үг. Тэгээ та хэдийг нөгөө амтан ойч зориулах гээд байгаа шүү дээ, тийм ээ. Манайхан амтан ойч чадахгүй байна гэд. За анхаарал тавьсан бүгдэнд нь баярлалаа.